компьютероор хийгдэж байгаа бүх юмыг хүн хийж чадах юм уу гэдгийг бас батлах хэрэгтэй болчих жоо. Сэтгэж чадхал юм бол баг амар хурдтай хийх боломжтой. Шийтгэж энийг зогсоодог ертөнцид байгаа болохоор машиныг шийтгэж чадахгүй байхгүй. Та буцаад улс оронд эмпати байх эсвэл байхгүй гэдэг өнцгөр орж ирэх гэдэг шүү дээ. Ураанстай амар гэж ярих нь зөв. Яагаад гэвэл хүмүүс хүсэж дээ шүү дээ. Урт хугацаанд энэ тоглолт ялах нь ойлгомжтой, явж байгаа зам нь ойлгомжтой болохоор тэр нь жаргаад байгаа мó зовоод байгаа мó. Тэр нь яах. Жаргал зовлон хоёрыг ингээд яг юу юм бэ гэдгийг ингээд бодоод үзэхэр шүү дээ. AI-тай холбоотой одоо үзэгчдэд өгсүүлж юм мессеж. Welcome to Industry Cast podcast. Зэсэмэ цанотики хоёрын хийж байгаа шинэхэн подкастын хамгийн эхний дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Тэгээд хамгийн эхний дугаарыг маань зочноор Google-ийн Senior Staff Software Engineer за 16 дахь жилдээ Google-д ажиллаж байгаа. Монголоос Google-д ажилласан, ажилд орсон хамгийн анхны одоо монгол хүн Батлах оролцож байгаа. За. Баярлалаа. За. Мэдээж бас давхар Ondo-гийн co-founder. Тэгээд одоо та бүхэн маань Ondo brand дөрвөн талбайны отхон оператор гэдгээр бас мэдэх бах. За тэгээд ардаас нь Тики өөрийгөө дайрцаалаад тэгээд Батлах хугацаагаад сайн байцгаана уу? Тэргэлээ Тики байна. Тэгээд ер нь бол юу гэдэг илүү нөгөө технологи болон бизнесийн салбарт ажилладаг тийм хүн байгаа. Тэгээд бас Улмаатайгаа хамтдаа тий нэг юм подкаст эхлүүлж байгаадаа баяртай. Тэгээд хамгийн гол баяртайгаа Батлагын хажууд ингэ сууж байгаад их баяртай байна. Галт. Ваа. За баярлалаа. Урьж авсан баярлалаа. Түрүүний харилцуулсан шиг яг Google-д нэлээ олон жил ажиллаж байгаа. Тэгээд оюутан байхасаа ажилд авсан. Тэгээд яг хийдэг ажлын тухай гэх юм бол яг инженеринг хийдэг. Self code гэсэн. Тэгээд 16 70 дахь жилдээ код бичиж байгаа. Би буруу ойлгоогүй Google-д одоо level 7 инженер гэдэг бол илүү юм дэд бүтцийн төслүүд рүү одоо дэд бүтцийн хөгжүүлэлт рүү орж ажилладаг. Тэгээ яг ер нь бол жоохон том хэмжээтэй прожектоо дээр хийх одоо юу гэсэн үг level гэсэн үг. Тэгээд яг ер нь бол ихэнх IT компаниуд ер нь төстэй Америкт бол ингээд инженерингээр явж болно. Яг инженерингээр код бичээд явж болно. Эсвэл менежинг хийж болно. Менеж хийж болно. Тэгээ би болохоор нэг инженерингээр явах илүү сонирхолтой. Тийм болохоор яг инженеринг. Яг инженерингээр нөгөө нэг левел ахиулах нь хэцүү байдаг аахгүй. Тэгээ тийм болохоор яг юу гэдэг яг зөвхөн код бичээд тийш явахд бас нэлээд тийм чаленжинг болохоор хүмүүс нэг яг инженерингээр чи явж байгаа мó гэж жоохон яагаад гэдэг тийм. Монголд нөгөө яг IT компаниуд дээр нэг анзаардаг юм. Одоо ингэ junior байлаа. Тэнгүүтээ mid level гэж байгаа. Тэгээд ингэ senior гэж байгаа. Тэгээ ерөөхдөө одоо юу гэдэг нэг юм 3 level байснаа хамгийн сүүлийнхаа CTO гэдэг ч юм те. Тэнгүүт яг энэ senior дээр очсон хүмүүс ер нь бол нэлээд олон senior-тай ажиллаж үзсэн. Янз янз байгаа гэдэг. Тэгэхээр яг одоо тэр 10 level гэж ярьж байгаа. Тэрийг Монгол руу жишээ нь бол оруулвал одоо Монголд одоо таас хүмүүст ингээл тодорхой хэмжээнд дугуйцаад жишээл те ингээл IT хүмүүстэй байгаа болов гэж бодож байна. Тэгэхээр яг тэр gap-уудыг ер нь одоо тэр ялгаануудыг тэр level-үүдийг ер нь Монголд яагаад гэж бодоод байна. Одоо жишээлбэл тэнд 10 байж тэ. Тэгэхээр Монголд яагаад 3 бод. Эсвэл энд 3 байж тэнд яагаад 10 юм. Яг яг л level-үүдийн ялгаа нь бол тэгэл цалин штэ. Ер нь тий цалгирөө залуу Монгол гэж байна. Тэгээ яг 10 ухтны цалин. Тэгээд тэр компаниуд ч гэсэн хоорондоо за энэ нь энэтэй map болдог гэсэн юм. Одоо mappingтэй тэдний team level бол эдний level гэдэг. Тэр нь болохоор яг л цалингаар нь матч хийсэн байдаг. Тэгээд яг 10 хувацаа нэг яг энэ манайд ч нэг инженер гингүүт одоо бичсэн кодноос нь гэрэл асах юм уу яах юм те. Тэгээд ойлгомжгүй шүү дээ. Тэгээд 7 8 болоод ирэхээр одоо яа тийм бичсэн код одоо би шившигтэй одоо vice president яг код бичдэг нөхөр байгаа л аахгүй. Монгол ч vice president Google-ийн vice president гингүүт чинь тэгэл ихтэй нөхөр код бичдэг л нөхөр аахгүй. Тэгээд тэр нөхдүүдийн код ямар байдаг вэ гэдгийг ярихад амар хэцүү. Гэхдээ яг зүгээр map хийгээд үзэх юм бол нэг 7 гэсэн юм бол 50-аас 100 хүн менеж хийдэг. Тэгэл за нэг 8 нэг 4 бод юм.
Менеж гэж юм. Тиймэрхүү л яг менежинг хийх юм бол нэг 100 гам менеж хавцаана л гэсэн. 2021 онд нэг ярьслага хийж хахад та нөгөө инженерүүд явж байгаад менежерлөөгөө хөрөвчтгөө гэж ярьсан. Тэгэнгүүт би болж хэлэх юм бол аль болох инженер чигээрээ карьераа үргэлжлүүлээсэй гэж зөвлөдөг гэдэг чинь. Тэрний шалтгааныг та бас тайлбарлая. Яг уу нөгөө ер нь бол инженерийн сайн байгаа учраас левел ахиулж байгаа байхгүй. Гэхдээ левел ахиулангуудаа менежер болгочоор менежинг хүн менеж хийн гэдэг чинь шал өөр юу байхгүй. Шал өөр skill set байхгүй. Тэгэнгუთ чинь тэрнийг чадах ч хүн байна, чадахгүй ч хүн байна. Тэгэхээр надад ийм талент байхад ингээд шал өөр юм хийх чинь сутгагүй. Тэгээд ерөнхийдөө Аз компаниуд бол дандаа тэгдэг. Samsung бинтер бол ингээд дээштэй технологиуд бүгдийн менежер байх хэрэгтэй байхгүй. Инженерийн high level инженерийг хийх ямарч боломжгүй байдаг. Тэгэхээр нэг уг нь тэр чинь галзуу инженер 16 жил код бичих юм бол ямар код гарах вэ те? Гэтэл 5 жил код бичүүлэнгүүтлээ менежер болгочоор дандаа л 5 жилийн туршлагатай хүмүүсийн код гарч байгаа байхгүй. Тэр нэг 20 жил код бичсэн нөхрийн код ямар код гарах вэ гэхээр шал өөр левел ямар ч тэгэнгუთ чинь Азийн компаниуд Америкийн компаниудын ялгаан тэн дээр гараад эхэлж байгаа байхгүй. 20 жил код бичсэн хүний код юм дээ. Энэ дандаа 5 жил код бичсэн л 100 гадах читэсээ нөхрийг менежер болгочихж байгаа болохоор тэр амар том талент чалтчихж байгаа. Тэгэхээр ер нь бол би бол тэрнийг зөв гэж боддог. Тийм яг инженерингээр би чадлагаа бол инженерингээр явсан ба. Тэгмэд хүмүүсийг одоо бас ингээд одоо Монголд жишээнүүдийг ярих юм бол ингээ хүмүүс нэлээд сайн код чийд магадгүй те одоо тэр шеэрхолдрууд те хувьцаа эзэмшигчээд за тэгээ C-level боёо одоо захирлын төвчний хүмүүстэй нэлээд ойртол цаг хугацаа хамт өнгөрөөсөн хүмүүс технологийн одоо инженерүүд ярьж штэ те тэр хүмүүс явж жагаад тэгээд яг уул нь код бичүүлэл тэр хүнээс илүү ашиг гарах гэдэг. Тэгсэн чинь тэр хүмүүс яг яригдчих эхэлдэг байхгүй. Тэгээд би яагаад одоо алтал те ингээ senior баг явтын ингээл те би ингээ CTO болмоораа гэдэг ч юм. Тэгмүү тэр үнийг ингээ дандаа тодорхой хэмжээнд дандаа ингэж одоо урамшуул сайжруул дараагийн төвшөнд гарахгүй бол тэр хүн явах гэдэг. Тэгэнгүүт тэр хүнийг одоо CTO ч юм уу өөр юм дээр ингээ менеж хийх хүн дээр тавьчингууд нөгөө нь алдчихдаг. Нөгөө нэг чадахгүй учраас та тэр ярьж те чадахгүй учраас ингээ технологийнхоо чадварыг гаргах. Инженерийн дээрээ явах тэр лидер нь байх хэрэгтэй байхгүй. Тэгэл vice president гэхдээ код бичдэг. Тэгэл CTO гэхдээ код бичдэг гэсэн чинь тэмчэнгөө ирээл код бичдэг. Тэр бол тийм байх хэрэгтэй шиг л. Энэ дугаарыг ер нь 100% AI ярих гэж бодсон. Тэгээд AI ярихдаа ер нь төрөл бүрийн асуудлуудыг хөндөй гэж бодож байгаа. За философийн асуудал те AI-ийн аюул за тэгээд нэмээд дээрэс нь карьер талаасаа яадیں те. Тэгвэл Google дээр ямар AI-ууд яригдж хийгдэж гэдэг ч юм уу те. Тэгээд миний хамгийн ихний асуудал болохоор таны ажил одоо ойрын үед юу хийж юм те. Монгол цаг сайн ирсэн гэсэн. Тэгэхээр тэрнээс өмнө юу хийж байгаа дээрөө тэрнээс AI-тай холбогдох юм юу бэ? Google-ээр сонсон. Яг хоо за AI диасхор за сургууль бол AI чиглэлээр төгссөн. Гэхдээ Google-д бол ер нь бол ихэнхдээ search infrastructure буюу search-ийн дэд бүтцс дээр нэлээх ажилласан. Тэгээд нөгөө AI яригдчих эхэлснээс хойш бол дандаа AI дээр ажиллаж байгаа. Гэхдээ дандаа AI infrastructure AI-г одоо ажиллаж байгаа infrastructure гэсэн. Тэр ихэндээ болохоор чинь ингээд AI гэдэг юм гот тэр дотор чинь бас нөгөө хэмэл ойлон гэдэг нь дотроо ингээд зөндөө олон хэсгүүд байгаа байхгүй. Тэр нэг моделийг трейнинг хийх те моделийг сервинг хийх тэгээд дээр нь тэрнийг янз бүрийн аппликейшн ажиллуулах те тэгэн гот чинь энэ бүх юмнуудыг өмнө нь ганцхан хүн ингээд бүгдийг мэдчихэж болдог байсан байхгүй жижиг байх та. Гэтэл одоо чи ингээд амар том юм болчихгоо. Too big to handle. Ганцхан хүн энэ бүгдийг мэдэх боломжгүй level рүү гээд орцсон. Тэгэнгუთ трейнинг дээр ажиллаж байгаа хүн бол трейнингээ л мэднэ. Сервинг хийж байгаа хүн бол нөхөдийг нь бас сайн мэдгүй. Тэгэнгуთ тэн дээр аппликейшн хийж байгаа хүн бол яг нөгөө модель ямар юм байдгийг бас мэдгүй. Тэгээ нэг иймэрхүү нөхцөл байдал руу одоо бол ингээд ерөнхийдөө орж ирж байна. Тэгэхээр би болохоор яг тэр донтлын сервинг хэсэг баггүй. Сервинг гэхээр модельүүд бэлэн болоод гараад ирчлээ.
Хамбат гаднаас энэ модель дээр өсөлт ирээд хариу гарах хэвээр тийм гол тэрнийг бид нэр амар том скейлээр мангаараа олон модельүүдийг яаж ажиллуулах уу, яаж костыг багасгах уу, яаж амар хямдхнаар энийг хийх үү, тэгээ ямар дэвтц барих уу, энэ дээр ямар одоо чи хэрэглэх үү, тэгэл тиймэрхүү төрлөөс. Одоо бүр ингийн асуултууд руу орморлаа л да. Одоо энэ чинь нөгөө технологийн бэкграундтай ч хүмүүс үзэж байгаа, ямар ч технологийн мэдлэггүй ч хүмүүс үзэж байгаа. Тэгэнгүүт AI гэж юу юм бэ гэдэг рүү буцаад дахиж ороод буцаад таны нөгөө serving desk руу дахиад орчих гэдэг. За тийм. Яг нь ерөн зүгээр AI гэхээр ингээд ярих юм амар их үүдээ. Тийм тэр нь болохоор зүгээр ингээд яг илүү код мод ярихаас илүү нөгөө хүн болгонд нөгөө ингээд амар сонирхолтой сэдв байхгүй. Бүх юм руу нөгөө AI нэвтрээд эхлэнгүүт ер нь яг энэ AI чинь юу яа ингээд тиймэрхүү ярианууд бүр ингээд 10-20 жилийн өмнөөс л байнга явдаг гэсэн одоо роботууд гараад ирэхээр яах юм те. Тэгээ тэр үеэс би ингээд нэг жоохон юм нэг зөрүүд гэх юм уу нэг юм гэдэг заримдаа нэг Twitter дээр тавьчихаар хүн болохоо орж ирээд энэ стана нэг мангараа сонь штэ. Тэгээд юу хичээд байдаг нэг тэгдэг байсан. Тэгээд харин хүмүүс ер нь AI-г мэдэх ерөөсө болоогүй юм байна да гэж бодож ирсэн тохой. Тэгэхээр нэг 10 ч юм уу магадгүй 15 жилийн өмнө болохоор хүн машин хоёр бол яг адилхан те. Хүн бол жоохон муух машин. Яг адилхан гэдэг нь болохоор машин хүнтэй адилхандаа биш. Хүн бол угаасаа машин. Гэ бичгээр тэгтээ хүн чинь одоо сэтгэдэг машин ямар сэтгэх юм биш. Тэгтээ тэр машинд чинь ямар AI-д чинь сүнс байхгүй юм чинь. Тэгээд ингээд тийм бичдэг байхгүй. Дандаа тийм байх. Дандаа тийм юмнууд ирдэг байхгүй. Тэгээд би харин тэрнийг харчаад за хүмүүс ер нь AI ойлгох болоогүй юм байна да гэж бодсон. Тэгтээ тэрэн дээр би ингээд тайлбар хийхгүй болохоор нэг ч угаасаа л мэдэхгүй юм байна л дээ. Тэгээ тийм болохоор ер нь зүгээр хамгийн ихнийх нь ягаад хүн машин хоёр адилхан юм. Яг хүн машин хоёр адилхан юм гэхээсээ идэвээр хүн ер нь ягаад машин юм гэдгийг ярих хэрэгтэй байхгүй. Хүн бол зүгээр муухан л машин байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө болохоор за тэрнийг ярихын тулд ингээд хүний бодож сэтгэж байгаа бүх юм чинь ингээд тархинаас гарч байгаа байхгүй. Тэр ингээд тархины тухай нэлээд ярих хэрэгтэй болчихж байгаа. Тэгэхээр хүний тархин дотор яг юу болж байгаа юм бэ гэхээр за нэг янз бүрийн физик үйлдэлүүд болж байгаа бах. Гэт нэг янз бүрийн нэг эсүүд нь татагдаад одоо цай булчин шүрмсэн татагдаад түлхэлцээ нэг тийм болж байгаа бах. Хоёрдугаарт нь янз бүрийн нэг химийн ургалууд явагдаж байгаа тийм. Нийлэн, сална, за тэгээ электролайз болно. Одоо нэг электрон ирээ наалдан, сална тиймэрхүү юмнууд болж байгаа. Гурав дахь нь болохоор за тэр нэг электрон нэмэгдээ тасагдаад ингэнгүүт электромагнетик үсэд таталцаа түлхэлцээд юмнууд болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ гурав биш үү? Гуруула амар ойлгомжтой математикийн модельтэй нөхдөд байхгүй. Математикаар энийг бүгдийг илэрхийлж болно. Энэ хаашаач гарахгүй энэ гурвал байх юм бол бид нар юуг мэдэхгүй байгаа вэ гэхээр энэ дотор ямар нэгэн тийм квантум үйлдэл болж байгаа юу гэдгийг мэдэхгүй. Энэ гурваар тайлбарлагдахгүй гурав дахь квантум үйлдэлж болно. Одоо жишээлбэл квантум танглийн энэ төр болж иж магадгүй байхгүй. Энэ талд нэг юм янгууд энэ талд нь state нь өөрчлөгдөж байдаг ч юм уу. Тэрнийг бид нар яг математикаар тайлбарлаж болно. Гэхдээ бид нар тэрнийг ингээд нэг гоё модельчлоод яаж бас чадахгүй хэсэг байхгүй юу? Сайн мэдэхгүй байсан. Хангалттай модельч чадахгүй. Хангалттай яг тэрнийг тайлбарлаж чадахгүй хэсэг байхгүй юу? Тэр тийм юм болвол өдий болтол ерөөс ажиглагдахгүй байгаа байхгүй. Тэрхэн дотор тэрний чинь өчнөөн олон жил тархийг судалж байгаа тэр дотор тийм болж явах юм бол мэдчих боломжтой. Тэгэхээр тэр байхгүй гэж үзэх юм бол эхний гурав нь бол зүгээр математик модель. Математик модель юм бол тэрнийг бид нар зүгээр програмчлалын language-аар бүр амар ойлгомжтой бичиж болно. Тэгээ бичсэн нь neural network байхгүй. Тэгэхээр neural network маань өөрөө neural network бол тархийг бүрэн илэрхийлж байгаа. Тэгэхээр хоёр машиныг ба шүү дээ. Хоёр машиныг хоорондоо яг адилхан гэж батлахын тулд яах вэ гэхээр энэ машинаар хийж байгаа үйлдэлийг энэ машин бүгдийг хийж болно. Энэ машинаар хийж байгаа үйлдэлийг энэ машин бүгдийг хийж болно гэж баталчих юм бол энэ хоёр яг адилхан зүйл байхгүй. Тэгэхээр чин бид нэр сайн нэгтлийг баталчлаа шүү дээ. Одоо жишээлхэд neural network бол хүний тархинаас илүү юм байна. Хүний тархины хийж байгаа саяны 3 үйлдэлийг бүгдийг neural network чадна. Тэгэх юм бол за хүн бол машин юм байна. Нөгөө талаас
тарих одоо neural network чинь бүх нөгөө нэг одоо юу гэдэг neural network одоо юу гэж тайлбарлах нөгөө тал руу бас хэлмээр байгаа байхгүй. Тэгэнгუთ чинь бид нар машин гэдгийг юу гэж ойлгодог вэ гэхээр машины хийж байгаа юмыг хүн neural network-оор бүгдийг хийж чадах юм уу? Одоо нэг тал нь тарих бааш нөгөө тал нь одоо компьютер байхгүй. Компьютероор хийгдэж байгаа бүх юмыг хүн хийж чадах юм уу гэдгийг бас батлах хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Тэгэнгუთ чинь машин гэдэг чинь болохоор машины модель нь бол ерөөсөө нөгөө Turing машин байхгүй. Turing машин л ерөөсөө бид нар одоо хэрэгжилж байгаа. Turing гэж нөхөр нэг ийм байвал болчих юм шиг байна гэж тавьсан. Тэрнийг нь John von Neumann шүү дээ. Тэгээд дараа нь мань хүн болохоор за limited memoryтэй байх юм бол ингээд энэ бол Turing машиныг ингээд тавьчвал хэрэглэхэд их амархан болж гин гэдэг ингээд дизайн хийсэн. Тэгэл тэр одоо олтол явж байгаа байхгүй. Тэгэхээр тэр Turing машинаар бид нар бол хийж чадах бүх юмыг энэ neural network-оор хийж чадах уу гэдэг юм болчихж байгаа байхгүй юу. Тэгээд тэр нь баталсан, математикаар батлагдсан. Тэр нь яг paper нь байж байгаа. Тэгэн гут чинь юу вэ гэхээр энэ хоёр чинь зүгээр яг адилхан зүйл байхгүй юу. Машины хийдэг бүх юмыг хүн хийж чадна. Хүний хийдэг бүх юм машин хийж чадна. Машины хийж байгаа бүх юмыг Turing машинаар хийж байгаа бүх юмыг neural network хийж чадна. Neural network-оор хийгдэж байгаа гэдэг чинь хүний тархинд хийгдэж байгаа зүйл гэсэн үг. Хүний тархинд хийгдэж байгаа зүйл бүх зүйлийг Turing машин хийж чадна. Тэгээ энэ хоёрын гिचингүүт хүн машин хоёр яг адилхан зүйл байхгүй. Анханасаа тэгэхээр бид нэр AI байсан юм уу? Complexity-гийн хувьд ялгаатай л болохоос ш. Тийм. Зүгээр зорилго нь өөр. Бид нар одоо тэгэн гут яагаад зорилго ярьж байгаа. Энэ хоёр машин яагаад хоорондоо өөр юм те? Тийм яагаад өөр. Тийм гэдэг юм ярих хэрэгтэй байхгүй. Тэрнээс одоо тэрний дараа ингэн гут нөгөө сүнс тийм ярихаар амир инээдтэй зүйл болоо өрчиж байгаа байхгүй. Тийм анханасаа энэ хоёр чинь машин юм байна. Энэ хоёр машин ингээд адилхан юм байна. That's it. Тэгчих юм бол нөгөө сэтгэл мэтгэл яадаг ямар юм ярингууд надад чинь Turing машинаар хийж болдог зүйл байхгүй юу? Turing машин дээр ийм надад чи хүн чадна яг гэвэл юм. Тэгэхээр одоо бол дахиад нөгөө сэтгэл мэтгэл энтергээ тийм ярингууд шал өөр юм байх хэвээр. Энэ сэтгэл гэж юм эсвэл хайр гэж юм нөгөө нэг сүнс гэж юм чинь бид нар алгоритмыг яаж бичих вэ? Neural network дээр яаж define хийх вэ гэдэг асуудал болохоос тэр чинь угсаал машин хийж байгаа үйлдэл юм чинь дахиад нэг машин хийж чадах байхгүй. Тэгэхээр бид нар бол хиймэл оюун гэдэг бол зүгээр л яг хүнтэй яг адилхан зүйл гэдгийг бол амар гэж ойлгох биш. Хүн бол угаасаа машин гэдгээд болцохоор бүх юм амар амархан болчихно. Тэнгуут одоо жишээлбэл за хүн өөрөө машин юм байна. Тэгэхээр за яагаад хүн машин хоёр өөр байгааг бас ярих хэрэгтэй. Яг бүр суурийг мэдээж ингээд за хүн машин хоёр юугаараа өөр юм гингүүт чинь нэг нь сэтгэж байгаа юм чинь яадаг нэг нь юу өнтрий тийм ярих юм бол ингээд ямар ч дискшн болохгүй. Тэр тийм юм ярих юм бол тэгээ зогсох хэрэгтэй за бас ойлголцохгүй. Тийм хизээч ойлголцохгүй. Мачиг шүү дээ. Тийм тэгэхээр одоо бид нар бүр ингээд доороос нэхлэх хэрэгтэй байхгүй юу? Яг л саяных шиг бүр доороос нэхлээ хүн машин хоёр яагаад өөр юм бэ? Энэ дээр болохоор ингээд бүр ингээд яг суурийг нь бодоод зөв энэ хоёр яг адилхан тий. Тэгэхдээ яг юу өөр вэ? Хүн машин хоёр юу өөр вэ? Одоо жишээлбэл робот бид нартай хамт амьдруул яах вэ? Тий. Тэгвэл энэ хоёрыг яг адилхан хүн шиг байлгаж болох уу? Байлгаж болохгүй юу гэдэг асуулт гараад ирж байгаа байхгүй. Тэнгуут чи тэр чинь орлоо орно орохгүй. Тэр бол ерөөсөө сонирн биш асуудал. Тэр бол зүгээр fundamentally бүр ингээд суураараа юу өөр юм бэ гэдгийг ярих хэрэгтэй. Тэгэхээр бид нарыг зохицуулж байгаа одоо бидний энэ нийгэмд роботыг оруулж ирэх гэдэг шүү дээ тийм. Тэнгуут энэ нийгэмд таарах уу таарахгүй юу? Юун таарах уу гэдэг асуудал байхгүй. Тэгэхээр бидний амьдарч байгаа нийгэм чинь ерөөсөө юун дээр тогтд юм бэ гэдгийг харах хэрэгтэй. Тэгэхээр бидний амьдарч байгаа нийгмийг яах гэхээр тархины тухай ярангууд миний тарих жишээлхэд байна шүү дээ тийм. Хизээч гэрэл хараагүй байхгүй. Хизээч та хоёрыг хараагүй. Та хоёрт хурцж үзээгүй. Тас харанхуй газар суучаад гаднаас орж ирсэн сигналуудыг сонсоод энд нэг ийм хүн байна гэж бодож байгаа болохоос ш нөхөр хизээч гэрэл хараагүй. Тас харанхуй өрөөнд ингээ байж байгаа юм баггүй. Тэгэл тас харанхуй өрөөнд ингээ нэг цаасан дээр бахан тоонууд ирэл тэрнийг хараад байж байгаа. Хизээч гарч үзээгүй. Тэгэхээр чин амар тийм нөхөр баггүй. Тэгэхээр тэр тарихынд бид нар юу бодож байгааг нь хинч мэддэггүй.
Одоо миний тарих юу бодож байгааг хэн ч мэдэхгүй. Яг тэгвэл би худлаа хэлчих болно. Би ингэж бодож байна гэж хэлчих болно. Тэгэд энд access байдгүй, гаднаас нь access байдгүй байхгүй. Тийм учраас амар аюултай тийм нэвтэрч чадахгүй. Тийм учраас тэр хүний юу бодохыг бид нар зааж чаддгүй. Чистэ амар ингээд зүв байна шүү, хууль сахих ёстой шүү, ингээд ингийн бол зөв шүү. Юу ч яриад ямар ч нэмэр байхгүй. Тэр нөхөр өөрийнхоороо бодоол худлаа хэлж болно, яаж болно. Тэрнийг бид нар гаднаас нь хараад энэ инста муухай бодож байна гэж юусоо мэддэггүй байхгүй. Тэр бодлол түүний л бодол. Тийм, тэр бодлол түүний л бодол тийм. Тэгэхээр тэр чинь өөрөө манай нийгмийн нэг юм суур хамгийн чухал юм болчихж байгаа байхгүй. Тэгээ тийм машинууд байна. За тийм машинууд байгаа. Бид нар юу бодож байгааг нь контрол хийж чадахгүй машинууд. Тэгвэл одоо яаж контрол хийх үү гэдэг юм гараад ирж байгаа байхгүй. Ерөөсөө хүнийг контрол хийх ганцхан арга нь бидний одоогийн энэ нэг нийгмийн бүр хамгийн суур юм нь юу вэ гэхээр залхаан цэрлүүлэх байхгүй. Ерөөсөө бүх бидний нийгэм юун дээр тогтож байгаа вэ гэхээр залхаан цэрлүүлэх дээр л тогтож байгаа. Гэдэг нь болохоор буруу юм хийх юм болж байгаа. Ари чинь тань шүү. Толгой гэж огтлоо шүү. Шийтгэл. Тийм, чам чиний эрхчлөөг чи аасан шүү гэдэг юмар л ерөөсөө явж ирсэн. Тэрнээс биш өөрөөр тэр тархийг контрол хийх ямар ч арга байхгүй. Тэгэн гут чинь манай нийгэм юун дээр тогтож байгаа вэ гэхээр ерөөсөө л шийтгэл дээр тогтож байгаа. Тэр шийтгэл бид нарыг зөв байлгаж байгаа. Зөв л байхгүй. Нөгөө нэг өөр философи асуудал авчих шиг байна. Тэр нөгөө нэг ингэдэг штэ. Би нөгөө өөрөөр байхад үнцэн үл сайд болж ийн гэдэг штэ. Тэгэхээр тэр ерөөсөө суурин заяа. За тэр манай нийгэм юм байг заяа. Одоо энэ дээр нөгөө робот орж ирэх гэдэг шүү дээ. Робот тэд яагаад шийтгэж болоод байгаа юм гэдэг асуудал. Хоёр дахь асуудал. Түр яагаад шийтгэж болоод байгаа хүнийг тий? Мэдрэмж чинь кондишн хийж болж байна тий. Ерөөсөө яагаад шийтгэж болоод байгаа вэ гэхээр бид нар адилхан ДНХ-тэй учраас болж байгаа байхгүй. Яагаад гэвэл бүгд эрхчлөлөө асуулахаас айдаг тий? Тийм шүү дээ. Бүгд зодуулахаас айдаг. Бүгд тийм нэг адилхан пэйнийг мэдэрдэг байхгүй. Тийм учраас шийтгэж болж байгаа. Ингээд хоёр кондишн ороод ирж байгаа. Нэг нь болохоор би контрол хийж чадахгүй, хоёр дахь нь шийтгэж болдог машин байхгүй. Ийм л машин. Гэтэл бидний нөгөө бүтээх гээд байгаа робот чинь нэгдүгээрт шийтгэж болохгүй. Шийтгэж чадахгүй. Гарын таараа хийсэн чинь гэл ингээд байж байгаа заяа. Тийм шүү дээ. Тийм. Тэгээ бүх робот хоорондоо өөр. Тэр шийтгэж чадахгүй байгаа гол шалтгаан нь бүх робот хоорондоо өөр. Яаж бүтээж болно? Бүгдийг яг адилхан бүтээх юм бол магадгүй шийтгэж болно. Тэрний нэг айдсыг нь олоод захирч болно. Гэхдээ тийм амтан биш байхгүй. Тийм учраас энэ хамгийн том суурь өөр юм. Тэгэхээр манай нийгэмд амьдрч чадахгүй. Бид нар шийтгэж чадахгүй учраас. Тэгэхээр энийг яаж контролдох ёстой вэ гэхээр урдчилж контролдох ёстой аргагүй. Яг л буруу юм хийснийхэн дараа шийдэж чадахгүй нь шүү дээ. Тэгэхээр буруу юм хийхээс эзэж айхгүй байхгүй. Тэгэхээр энийг яаж болох вэ гэхээр урдчлаад энийг тогтоох ёстой. Урдчлаад юу бодохыг нь харин бид нар контролдож чадна. Хүнийхийг бол болохгүйсэн шүү дээ. Тасархур нөхөнд сууж байгаа. Бодол нь өөр. Роботыг бол бид нар харин юу хийж чадахыг нь access хийж чадна. Тэгэхээр өгөгдлөөр нь. Тийм. Тэгэн гут тийм анханасаа өгөгдөл дээр нь ажиллаж болно. Эсвэл яг бүх юу бодож байгааг бид нар харж болно тийм. Тэгэхээр тэгээд эхлэнгүүт нөхөр дээр бид нар адилхан яг нийгмийг, адилхан хуулийг, адилхан юмыг хэрэглэж болохгүй байхгүй. Тэгэхээр энэ хоёр чинь хамт амьдрий гэх юм бол энэнд зориулсан дахиад нэг өөр хууль тийм. Нийгэм хэрэгтэй шүү дээ. Дахиад нэг нийгэм, дахиад нэг юм бид нар хизээч байгуулж байгаагүй юм байгуулах хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Тэгээ энэ хоёр хамтарч байх хэрэгтэй. Тэгэхгүй зүгээр ингээ робот орж ирээд тэгээ хүн робот хоёр хамтад саяны хоёр шалтгаанаас болоод болохгүй. AI гэдэг хүн робот хоёр одоо машин хоёр робот хоёр хоёулаа машин. Нэг нь л болохоор access хийж болтгүй юу бодохыг нь зааж 100% зааж өгөх боломжгүй. За мэдээж кондишн хийх гээл те. Одоо хүйтэн газар байлгасаар агаал одоо юу гэдэг дарж байгаа тухай бодуулж болно шүү дээ жишээлх юм бол. Гэхдээ 100% юу бодохыг нь зааж өгч чадахгүй. Тэгсэн хэрнээ шийтгэж болдог робот. Нөгөөх нь болохоор шийтгэж болохгүй хэрнээ юу бодохыг нь зааж өгч болдог робот. Аль аль нь машин. Хоёулаа л машин. Чон reversed те. Одоо тэгээд яг бүр ингэ айгүй гүн орчлоо л доо. Тэгэнгүүт дахиад гүн биш. Хамгийн энгийн юмнаас эхэлж байгаа байхгүй. Гэхдээ ингээд тэндээс эхлэхгүй болохоор бид нар ингээд
өнгөц юм ярихаар дандаа буруу болцдог. Тэр өнгөц юм дээр нэг discussion ингээд амар утгагүй юм дээр очиод зогсчдаг байхгүй. Тийм учраас доороос нь ярихаар бид нар ингээд дээшээ явхад амар амархан байна. Робот хайрлж чадах юм уу? Наа чи яг юм одоо тийм асуулт амар утгагүй болчихж байгаа. Тийм. Тэг яг зүйл нэг сонирхолтой юм байна. Одоо жишээ нь ингээд одоо тэр том компани те одоо ингээд level 7 дээр байдаг хүн ингээд байж байна. Тэгэнгүүт таныг бас тодорхой хэмжээнд ийм одоо гайхшруулсан ийм одоо химлооныг ашигласан ийм project ч юм уу тийм юм юу байна. Одоо бид нар бол жишээ нь ингээд одоо энгийн хүмүүс ер нь бол өдөр болгондоо л AI-т ямар нэгэн байдлаар л харилцаж шүү дээ. Одоо сүүлдээ ингээд октодын хамгийн сайн найз залуу ChatGPT болсон баг чи тий. Тэгээ би ингээд өдөржингөө чатлаа гэх шиг тий. Тэнгүүд угаасаа зэрэг эр хүн тий ингээд чадахгүй байгаа байхгүй. Тэр хүн бүтэн full attention өгч чадахгүй тий. Одоо өдөржингөө тэр хүн хамт байж чадахгүй. Тэсэн чинь нэг охин ингээд байж ах чинь. Эсвэл тэнцээ нэг graphic designer тий. Canva дээр ч юм уу одоо ингээд Figma дээр ингээд AI юм зурвалдаг болсон ингээд зургаач гаргаж чинь ингээд бүгдийг гаргаж чинь тий. Энэ бол зүгээр энгийн хүмүүсийн дундах одоо хэрэглээ байгаа тий. Тэгэхээр магадгүй таны хувьд яг одоо өдөөсtöдийг хүрсэн энэ скил ур чадвартай таныг магадгүй шок болгосон team AI юу байна вэ? За харин тэрэн дээр одоо юу нэрлэх юм бол доо. За яг одоо жишээлбэл ингээд зөвхөн language model те одоо бид чинь large language model ялээ юм байна шүү дээ. Зөвхөн энэ хэлний ингээд хэсгийг нь л хийчихэж байгаа байхгүй юу? Одоо хэл сурж байгаа юм шиг гэх юм уу? Одоо ингээд зөвхөн хүний хэлээр юм нэг ажилтдаг юм хийчлээ. Гэхдээ тэн дээр би болохоор ингээд нөхрийг бодуулах гад ч юм уу, хайрлуулах гад ч юм уу, асуултанд мундаг хариулуулах гад хийгээгүй. Зүгээр л ингээд хүний хэлийг хараад чи нэг текстүүд өнгөт чи нэг юу сурч чадхаар байна нэг үзээч өгшөө гэдгсэн чинь нөхөр нэг модель болоод хувирчиж байгаа байхгүй тэгж. Гэтэл тэрнийгээ бид нар ингээд за нэг юм нэг хэлний юм яатсан юм чинь ингээд нэг юм өгөнгүүт тэрнтэй нэг төстэй юмнууд ингээ гаргаж ирээд байдаг тий хүний хэлтэй мангар төстэй нэг тийм юмнууд гаргаж ирээд байдаг модель хийчлээ гэж бодоод асуулт асуусан чинь нөхөр яг үнэхээр бодоод байгаа юм шиг яа ингээ нөгөө бид нар нөгөө машин сэтгэж чадахгүй штэ гэсэн чинь хариултыг харсан чинь юу вэ чи нөгөө language model чинь юу лээ гэд ингээд яг тийм шоконд орж исэн тий тэгэн гут чинь тэгчээ бодоод ангууд чинь за хүн чинь угаасаа машин юм чинь бид нар ч гэсэн сэтгэхэд байгаа бол биш юм байна. Бид нар ч гэсэн зүгээр л компьютер хийгээл хариу гаргаад байгаа. Тэр ингээ харангуут сэтгэж байгаа юм шиг харагдаад байгаа. Хайрлаж байгаа юм шиг харагдаад байгаа тий тэрнээс биш бид нэр угаасаа тэр сэтгэж ийн өдргээ бодоод өстэй шог юм бодоод ээжтэй л гэж бодож байгаа. Энэ зүгээр компьютер хийгээл гарч байгаа юм. Энэ л гэхдээ математик утгаараа зөвтэй буцаагаад нэг дахиад нэг философи асуудал нэмэх гээд шүү дээ. Юу ч original биш гэдэг. Одоо бүгэгдэл өгөгдөл дээр өгөгдөлтэй суурилаад. Гэхдээ яг randomness бас байгаа. Одоо жишээлхэд тэр language model-оос гарч байгаа юм дотор ба шүү дээ. Хизээч харж байгаагүй юм ач нөхөр ярьж байгаа байхгүй. Тэгэхээр тэр чинь бол тий өгөгдөл биш гэх юм уу эсвэл ямар нэгэн юмнууд явж байгаад random жоохон нэмэгдэж явж байгаа шинэ юм ингээ гараад ирж байгаа ч юм уу те. Тэгэл тиймэрхүү юм байгаа байхгүй. Тэрнээс тэнд бол тэр сэтгэн энтер гээл бид нар тусад нь авч үзээл одоо те сэтгэхгүй нэг ажил хийх сэтгэж ажил хийх өөр no they're just same. Тэгээд бас нэг юу гэдэг энэс жоохон хазаагаад юм асуухад одоо ер нь бол магадгүй таныг ингээд хүмүүс ингээд YouTube дээрээс ингээд ухаж байгаад харж байгаа те. Тэгэнгүүт инженерүүд айгүй хүзэж магадгүй. Яг кодчдаг те. Хард кодчдаг ингээд урагш front back end service те ингээд Тэгвэл ер нь бол хүн яг яаж ялангуяа инженер хүн кодер хүн яаж ер нь тэр кодын салбартаа сайжирд юм бэ? Машингийн асуул. За хацчихдээ шүү дээ. Лап гэдэг. Яг код бичих чинь өөрөө яг код бичихээсээ гадна яаж нэг ингээл communication те яаж энийг чирээд явах уу тэгэл зөндөө юмнаас амар олон юмнаас хамаарна. Гэхдээ яг тэр дунд тэгэл гүрийгээл суугаал нойргүй хоноолдаад тэр л баг ингээл ерөнхийдөө хамгийн core skill байгаа байхгүй. Тэгээ яг тиймэрхүү юм хариулах байх. Тэгвэл би болохоор сүүлийн үед за нэг 2 сарын өмнөөс эхлээл нэг модельүүд ингээд 2 сарын өмнө байсан модель одоогийн модель хоёрын хооронд ингээд бүр ингээд
амар хурдтай өөрчлөгдөж байгаа. А энэ хурдтай өөрчлөлтөөс ингээд ийм байхад чаддгүй байсан юмнууд ийм байхад чаддаг болоод байгаа. А тэгээд тэрнийг код бичихэд амар их ашиглаж байгаа. Одоо vibe coding гэж сонсон баг тий. Vibe coding гэхээр өөрөө код бичихгүй. Гэхдээ ингээл за нэг ийм нэг юм ингэчвэл зүгээр юм уу гэл ингээл яриад AI-аар л кодо бичүүлээд байгаа байхгүй. А тэгээ би сая ерөнхийдөө за ер нь одоо тиймэрхүү чиглэл рүү бүх юм явчихж байгаа болохоор бүр ингээд өөрөө бүр ганц ч line код өөрөө бичлэхгүйгээр бүгдийг нээр бичүүлж үзье гэдэг үзсэн байхгүй. За. Тэгээд ер нь тэгж ажиллая. Одооноос эхлээд ер нь ажиллах арга барилаа сольчий гэдэг. Тэгээд яг хөө тэгж солихын тулд ингээд шууд солингууд ингээд тачаачи юм гараад за энэ их бүтэхгүй нэ гэдэг ингээд хайчмаар санагдаж байгаа байхгүй. Яг үнэ. Тий. Тэгэн гут за энийг тэгвэл ийм юм бол энийг яаж ашиглавал арай зөв ашиглах вүлээ гэдэг ингээд янз бүрээр туршаад үзээд ангууд ерөнхийдөө миний хийх ёстой юм бол ерөөсөө дизайн юм байна. Дизайна амар зөв хийх юм бол нөхөр зүгээрстэй тачигтал бичиж байгаа байхгүй. Яг үнэ. Өгдөөс авахгүй шүү дээ. Тий. Тэгэхээр тэр дизайныг л хийчих юм бол одоо жишээлбэл би нэг өдөрт суугаад бичих зав 1500 line code. Тэрнээс илүү гарахгүй шүү дээ. Бүр ингээд physically тэр чинь ингээд боломжгүй байгаа байхгүй. Ядраа. Тий. Тэгэн гут чинь би сая нэг weekend дээр 2 хоног түрүү нэг ингээл тест хийж үзэж байхдаа нэг гэртээстэй нэг өөрийнхөө нэг project-ыг нэг weekend дээр суужгаад яг ийм аргаар ингэж хийж үзье гэд бичсэн чинь 2 хоногийн дотор 20,000 line code бичиж байгаа. Одоо эндээс нэг ийм өгүүлбэр орчих чинь. Google-ийн senior staff software engineer өөрөө код бичдэггүй болох гэж ирээдүйд тийм. Ер нь бол ерөнхийдөө дизайн хийн л гэсэн. Тэнгуут чинь тэгээд сонсоод аваарай. Өөрөө ингээд нөгөө нэг за энэ ингээд гэх нөгөө кодо бичих цаг өөрөө ингээд амар сейв болчингууд би бүх цагаа 2 хоног зөвхөн дизайн хийхэд зарцуулангууд амар өндөр quality код гард юм билээ. Тэнгуут чинь за ер нь бол би жилийн дараа шал өөр юм хийж явах юм байна гэж надад харагдсан. Энэ дэр надаас нэг юм асуулт гараад ирлээ л дээ. За эхлээд нөө хүмүүс тайлбарлаад өгчөөд нөө engineering background-гүй одоо өөрөө инженер биш хүмүүс энийг үзэж хагаад дизайн гэдэг тэгэнгүүт энэ нөгөө ерөөсөө одоо гоё харагдуулах тухай юм хийгээд байгаа биш. Интерьер дизайн биш шүү. Тий. Гэдгийг бас хэлчих зүйтэй байх. За тэгээд яг дизайн дата гэж юм 2D үсгтэй асуулт байна л да наа. За нэг нь л болохоор та код дизайн хийн гэдэг нь те ягаад чухал юм бэ? Юу юм бэ гэдгийг нэг. Хоёр дахь нь болохоор тэгээд таны яриаг сонсохоор амар юм одоо их жоохон бардам байгаа байхгүй. Тэр нь болохоор одоо шинэ Монголд жишээлх юм бол технологийн компанид ажиллаж байгаа залуучууд бол нэг өчхөн датан дээр ажиллаж байгаа шүү дээ. Юу гэх юм 3 сая хүний те хэрэглэгчийн дата мат ч юм. Хэрэглэгчийн дата өгдөл нь бол ингээд өчхөн скоринг гэсэн. Тэгэнгүүт та болохоор дэлхийн хамгийн их дататай компанид те тэгээд senior level engineer гэдэг шүү дээ. Тэгэнгүүт жишээлх юм бол нэг ийм өгөгдлийг ингээд тэгэж хөшөөн гэхэд ингээд буцаачиж байгаа байхгүй юу энэ төр гэдэг. Тэгэнгүүт ажиллаж байгаа датаны скейлээр самарж одоо жишээл маркет руу тэгдэг байхгүй. Том бажтай компанид маркетинг хийх юм бол амар хурдан сайжирдаг байхгүй. Тэгээ ингээл ингэж тарчиг ийшээ зурчлагаагаа байршуулъя те. Энэ ч үнэтэй инфлюенсерыг авъя гэж хурдан сайжирдаг. Аль нь илүү рич өндөртэй байна гэл те. Тий, тэгэнгүүт том дататай ажиллахад ямар байна? Тэ тэрний бас нөгөө давуу тал одоо хэр их хэмжээний дататай ажиллаж байгаа гэдэг ч юм. Нөгөө талаасаа код дизайн хийн гэдэг нь юу юм бэ гэдэг юм хоёр асуулт. За код дизайн хийн гэхээр надад бол яг зүгээр яг инженерүүдэд зориулсан хариулчих. Тэгэхээр код дизайн би хэрвээ чи яг одоо их сургууль төгсчөөд тэр AI-аар код бичүүлж чадах уу гэх юм бол чадахгүй юм билээ. Чадхааргүй юм байна гэж би ойлгосон. Яг гэвэл эний чинь ингэж хуваагаад ингэж ягаад энийг машинаар хийлгээд энийг нэг аюултай юм нь юу байсан бэ гэхээр би одоо хүний бичсэн код, машины бичсэн код хоёрыг холцохоор ерөөсөө болохгүй л тэгдэг. Тий. Тэгээ би болохоор одоо жишээлхэд ингээд өөрийнхөө бичсэн кодн дээр машинаар ингэх гингүүт нөхөр надтай зөөрөөд ингээд явчихж байгаа байхгүй. Би бас нөхрийн юмыг таач хийхээр бас судлаа болоод байгаа байхгүй. Тэгэхээр энийг ингээд яг зааг тавиад за энэ хэсгийг бол би бичнэ. Энийг бус тойруулаад ингэж хуваагаад энийг ингэж бичүүлнэ гэдэг тэр юуг олж авах нь амар чухал. Гэхдээ тэр бол бас нэлээд experience шаардахаар юм байна гэж харсан. Тэгээд эхлэнгүүт чинь би одоо ингээд за 10 хуруутай 100 хуруутай болчлоо гэсэн үг шүү дээ. Бараг л те. Тэгэхээр чинь 10x болж байгаа юм бол тэгэх юм бол яг шин төгсөж байгаа хүүхдүүд бол
хэцүү юм байна да. Яг үнэ. Тий, сениорууд нь амар өндөр юутай болоод эхэлж байгаа байхгүй. Тэгээ энэний нэг жишээ нь гэхэд Cursor гэдэг компани сая ингээд 100 сая долларын revenue хамгийн хурдан хүрсэн компани болчихж байгаа байхгүй. Нөхдөд юу хийдэг вэ гэхээр кодыг AI-аар бичиж өгдөг tool хийдэг газар байхгүй. Би Cursor-ыг нь хэрэглээд үзсэн чинь ой над чинь төлбөртэй шүү сарын $20 гэсэн чинь би хэрэглэж үзчихэд oh my god сарын $20 өдрийн 20-ыг төлөе гэмээр санагц тийм. Тэгэн гут чинь нөхөр бүр асар их ажил хөнгөвчилж өгч байгаа байхгүй. Тэгэхээр чинь тэр Cursor гэж ямар компани байна гэж харсан чинь 12 ажилтнтай байгаа байхгүй. Тэгэхээр 12 хүн яаж код бичиж байгаа нэмэр ойлгомжтой байхгүй. Яг үнэ. Тий. Нөхөрдүүд бол тэргээр л бичилж байгаа. Тий. Зүгээр. Тий. Тэгэхээр одоо яг тэр үе нөхгүй. Одоо ягаад жилийн өмнө болохгүй байсан юм? Нөгөө модель чи ийм болсон байхгүй. Яг үнэ. Модель сарын дараа дахиад ийм болох байхгүй. Тэрний дараа ийм болно. Тэгвэл одоо имижин нөхгүй. Энээс эхлээд одоо хин хурдан шин юм төсөөлж чадах уу, хин гоё юм бодож чадах уу, хин гоё юм сэтгэж чадах уу. Сэтгэж чадхал юм бол баг амар хурдтай хийх боломжтой. Амар хурдтай зах зээлийг авах боломжтой. Тэгэхээр одоо бүр ингээл сандраал ингээл oh my god маргааш бити болоос. Сэтгэгчнэр илүү их гарч ирж байгаа. Тэгэхээр ингээд хүн болгон ерөнхийдөө тэн дээр фокус хийхгүй л одоо л фокус хийхгүй бол жилийн дараа тэр тэргүй хоцорно. Жилийн дараа ийшээ орвол тэр тэргүй хоцорно. Бүх юм бэлэн болцсон байна. Тэр үед хаашаач орох боломжгүй бол. Зөвхөн код биш. Энэ зүгээр кодоор хэлж байгаа байхгүй. Ягаад гэвэл хамгийн ойрхон нь учраас. Гэтэ дараагийн юмнууд бүгд байхгүй болно. Бүх мэргэжил, бүх юмнууд бүр ингээд шал өөр төвшөнд очив. Заast зөндөө мэржээ. За ингээд миний бараг бүрэн бүтнээр нь USA Shop Skybox-то хүргээд аваад ирсэн байна. Энд чинь одоо бараг 7 хоног хүрээд ирсэн. Америкийн татвар 6% гэж өмнө нь та бидний захиалсан бараан дээр нэмж авдаг байсан бол одоо хамгийн шилдэг, хамгийн өргөн хэрэглээний 12 вебсайтаас энэхүү 6% татваргүйгээр бараг авах боломжтой болсон байна. Бүр илүү хямдарчлаа гэсэн. За түрүүн дата гэсэн те дата гэхээр яг ер нь бол бид нар чинь нэг за AI гэхээс өмнө AI гэдэг яриа гарч ирэхээс өмнө за аж үйлдвэрийн 4-р хувьсгал гэдэг үг гарч ирэхээс өмнө хамгийн том одоо маркетинг word болохоор big data байсан байхгүй. Нэг хэсэг чинь бүх юм big data гэж ярьдаг байсан нэг үе те. Тэгээд тухайн үед болохоор нөгөө Google би ингээд нэг конференц дээр очсон чи бүхэн big data гэж big data ингээл яриад байна. Одоо гээ яаш. За энэ big data гэж дээ юу вэ? Энэ амар юм байх нь гэд ингээд үзсэн чинь яг л зүгээр Google-д хийдэг юм байгаад тахгүй юу? Зүгээр бидний өдөр тутмын юм байлээ л дээ. Тэгэн гот за эн чинь ингээд зүгээр л датаг л big data гэдэг байгаа юм байна. Flex Google Flex. Тэгэн гот чинь Google дотор бол хизээч бид нар big data гэж яриаггүй. Data хизээч small байгаагүй. Тэгэхээр чин тэгээ тийм болохоор яг тэр бол за яг ийм хэмжээний датан дээр ингэж ажиллаж болдгийм байна гэд тэднийг ингээд дуурайж исэн нэг үе. Гэхдээ одоо бол бүх хүн хинч big data гэж ярихгүй шүү дээ, тий. Одоо хинч гэсэн data хизээч small байгаагүй гэх байхгүй юу. Тэгэхээр бол нэгдүгээрт, хоёрдугаарт гэх юм бол ер нь бол дата дууссан. Тий. Одоо бол одоо нэг модель руу бид нэр хийх гэдэг штэ, датаг барьж авч хийх гэдэг штэ. Хүний яг модель руу моделлоос гарч ирсэн датаг хийх юм бол болохгүй байхгүй юу? Нөхөр ингээд буруу тийшээ яваад гэн, ийшээ хазаа, тийшээ хазаа яваад гэн. Яг тэгвэл өөрийнхөө юмыг ингээд яагаад штэ, тэ консюм хийгээд штэ. Тийм учраас хүний генерейт хийсэн дата л тэнд орох хэрэгтэй байхгүй юу? Тэгэн гот хүний генерейт хийж байгаа дата хязгаартай байхгүй. Энэ 8хан тэрбум хүн өдөржингөө ярьсан ч ингээл дуусчих жоох. Тэр дата дууссан, айлэрт дууссан. Одоо модель руу орох дата байхгүй тэр. Тэгэхээр одоо дараагийн юмнууд орох хэвээр. Дараагийн юмнууд одоо камерын, видеоны тэ юу гэдэг шал өөр юмнууд орж ирнэ. Тэгэхдээ энэ дээр одоо жишээлхэд байна шүү дээ. Нэг сонирхолтой юм нь болохоор
зөвхөн language-аар train хийсэн модель байгаа. Энэ болохоор одоо зөвхөн текстүүд оруулаад train хийсэн модель байна. Тэнгуут нөхрийн бодож сэтгэж байгаа юмнууд байна те. Бахан хариултууд байна. За магадгүй нэг 80 оноо авсан гэж үтэй. Гэтэл яг тэн дээр орж байгаа текст датаг ерөөсөө өөрчлөөгүй. Гэхдээ энэнийг өөр нэг модельтэй ингэж холбож тавьж хагаад энэн дээр нь болохоор зөвхөн видео уншуулсан. Эсвэл зөвхөн зураг уншуулсан. Энэ яг мультимодал гэж нэрлэдэг байна. Тэгээд зөвхөн зургийн юмнууд, текстний юмнуудыг холиод ингэчээд дараа нь текстээр юм асуухад нөхөр нөгөө зөвхөн текстээр яаснаас хамаагүй өндөр гарч байгаа байхгүй. Нөхөр болохоор зурагнуудыг харж агаад language нь сайжирсан байгаа байхгүй. Тэ? Бодож сэтгэх нь хамаагүй сайжирсан байгаа. Гэхдээ яг л адилхан дата байсан. Гэхдээ энэ зургийг нэмээд харсан. Магадгүй видеог нэмээд харсан. Тэгэн гут ингээ буст болж эхэлнэ. Нөхөр болохоор одоо жишээлхэд манахаас гаргасан тэр нөгөө VO enter гэдэг модель болохоор гарч байгаа видеонуудыг нь харахад нөхөр болохоор дэлхийн ертөнц дээр болж байгаа физикийн юг ойлгоцсон байгаа байхгүй. Одоо шинээр видео генерейт хийхэд тэр дотор бүх нөгөө физикийн суур ойлголтууд нөхөрлөж байж байгаа байхгүй. Хизээч буруу юм хийхгүй байхгүй. Яг л нөгөө физикийн нөгөө дөрмөндөө бүгдийг захирагдаж гарч байгаа. Видеоноос. Тэгэхээр ингээд тэгээ бодоод үзэхээр яг дата бол амар хязгаарлагдмал. Тэгээд цаашаага ер нь яаж хөгжих юм датагаа нэмж чадахгүй бол яаж хөгжих юм гэдэг юм гараад ирж шүү дээ. Тэгэхээр энэ одоо яаж хөгжих юм бэ гэдэг дээр бас нэг юм нэг бодох хэрэгтэй юм байна. Бид нэр ингээд амар сайн бодох хэрэгтэй юм болохоор бидний тарих чинь ганцхан ширхэг юм эрхтэн биш. Энд чинь ингээд ийм үхрийн бүр шиг ингээд янз бүрийн юмнууд нийлүүлсэн нөхдөд байгаа байхгүй. Бүгд тусдаа өөр үүрэг зорилготой. Өөр байдлаар тэр neural network-ын дотор дизайн хийгдсэн. Тэр модельүүд нийлүүлдэг шиг. Тэгээд тэгтээ бид нар болохоор тэр transformer гэдэг модель дээр л бүх юм явж байгаа. Тэгээд transformer нь магадгүй одоо тархины аль хэсэг байдیں۔ Тэр нэг за бид нэрлж яг сайн хэлж чадахгүй байна. Гэхдээ зөвхөн тархины нэг хэсэгтэй л мангар төстэй. Гэтэл цаана зөндөө олон писүүд байгаа байхгүй. Тэд нар болохоор арай өөр зорилготой, арай өөр юм хийдэг, тий. Тэгэнгუთ чинь тэднэрт зориулс одоо арай тэр трансформероос арай өөр хэлбэртэй, өөр модельуд гарч ирнэ. Тэгээд тэднүүсийг хоорондоо нийлүүлэн ингэн гэд эхлэнгүүт ерөнхийдөө дараагийн шатны юмнууд тийшээгээ явж эхэлнэ. Тэгэд юу яхад түрүүний нөгөө нэг яриулаа эргээд ороход одоо нөгөө нэг манай кодрууд те одоо код бичиж байгаа программист хүмүүс маань химэл оюуханаар гаргаж ирсэн кодуудыг авч шиглаад өөрийнхөө кодон дээр оруулаад тэн дээр нь магадгүй нөгөө сольж одоо тэр хэсгийг бичүүлнэ гэж байгаа шүү дээ. Тэр хэсгийг бичүүлээ тэндээсээ нөгөө шийдлээ бодож олдог буюу юм mid level-с дээш түвшний девелоперууд л ажилтаа үлдэн гэдэг тийм аягүй олон пейпер гараад болсон IT компаниуд те. Энэ бас яг Google дээр бас яг адилхан одоо хүний нөөцийн бодлого явж байна. Нэгдүгээр шүү дээ. Хоёрдугаар угаасаа энэ AI гэдэг зүйл орж ирээд бүх салбар руу орж байгаа шүү дээ. Одоо видео хийдэг хүмүүс рүүж орцсон те. Ингээд янз янзын дуурууч орцсон те. Хүссэн үнийхээ дуугаар ингээд үгийн бичүүлэнгүүтээ видеог нь AI хийлгээ дуучных нь аудио хоолойг нь ингээд гаргах жишээ нэ те. Тэгэнгүүт ер нь одоо энэ ажлын байр дэлхийд дахинд ажлын байр юу яах юм бэ? Ажлын байр л байхгүй болно. Яг уу. Тий. Одоо ингэнгүүт за AI гараад ирэнгүүт чинь нэг юмыг одоо юу хийдэг чинь те энэ ажлыг 10 хүн хийдэг байсан бол AI гараад ирэхэр чинь тэр чинь бүр 20 хүн хийх байхгүй. Тэр бол худлаа тайлбар. Энэ 10 хүнийг нэг хүн болгож чадж байгаа учраас л энэ утга учиртай зүйл байхгүй. Тэгэхээр тэр бол ажлын байр байхгүй болно. Хүмүүс ажилгүй болно. Тэгтээ хүмүүс ажилгүй болохоор юу болд юм бэ гэхээр хүмүүс ажилгүй юм чинь бодож эхэлнэ. Дараагийнхаа ямиг хийж эхэлнэ. Шинэ юм зохиож эхэлнэ. Тэнгууд бид нар хизээч өмнө нь бодож байгаагүй юмнууд зөндөө байгаа байхгүй. Бодох завгүй. Тэрний талаар ерөөсөө жишээлхэд нэг 20-30 жилийн өмнө бол те ямар одоо юу гэдэг терапи юу тэр терапиг хоолгүй хонжохт чинь тэр
терапи бодож сууж байгаа юм байхгүй байхгүй юу? Хинч коуч хийхгүй шүү дээ. Гэтэл одоо тийм юмнууд бий болсон байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр чинь яаж ийн вэхээр хүмүүс ажилгүй болсоор хагаад хийх юм нь олдохгүй тэгэл болгочод бодох завтай юм болчихгүй юу? Бодох завтай болоод шинэ индастри үүсээд шинэ юу гараад эхлэнгүүт бидний амьдралын quality өсөж байгаа байхгүй юу? Одоо бид нар хоолны тухай бодохоо болчихлоо шүү дээ. Тэнгууд терапи яах вэ гэдэг юм бодож эхэлж байна. Магадгүй 20 жилийн дараа гэхэд дахиад шал өөр юмнууд бид нар бүр лакшри болж эхэлнэ бүр. Тийм. Тэгэхээр тэр тэгэн гут шинэ индастри гарч ирээд тэр тийшээгээ яваад өгөх байхгүй. Тэгэхээр тэр бол нэг тийм айх зүйл биш. Одоо яах ёстой вэ гэхээр юу ч өөрчлөгдөж магадгүй юм байна. Яаж ч магадгүй юм байна. Тэгэхээр би юу ч хийж магадгүй юм байна. Амар хурдан сурдаг байх хэрэгтэй юм байна. Нэгдүгээр зүйл, хоёрдугаар зүйл болохоор бидний тархин дотор байгаа нэг янз бүрийн юм restriction-ууд байгаа. Бид нар тэрнийг болохоор restriction-ыг бид нар юу гэж нэрлэдэг вэ гэхээр ideology гэж нэрлэдэг байхгүй. Ideology тийм. Би тэгдэггүй гэдэг ч юм уу те. Ер нь бол би тэгж боддог. Тийм юмудаа бүгдийг хаях хэрэгтэй. Тийм ideology одоо ингээд ер нь nonsense болоод эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр одоо тархиндаа ингээ массаж хийгээд те тархиа зөөллөөд юу ч бодоход бэлэн болгоод ямар ч хязгааргүй болох хэрэгтэй байхгүй. Тийм болгочоо харин юмыг бодонгууд бид нар тэгэхээр яг хөө ер нь тэр за дахиад нэг өөр сэдв рүү орчих. Die ideology ер нь яагаад байгаа юм? Харин энэ рүү орохын өмнө одоо ингээд ideology-г ярихлаар надад ийм асуултууд орж ирж байгаа юм. Тэрний өмнө за ингээд ажиллаг болчлаа тийм. Тэгэнгүүт эн чинь нөгөө income inequality буюу одоо орлогын тэгш соёлыг бол угаасаа бүр boost шүү дээ. Бүр ялгааг угаасаа boost тийм. Тэгэнгүүт тэртээ тэргүй одоо жишээлх юм бол сурах за нөгөө AI ашиглах тийм. Бодох завгүй хүмүүс байгаа шүү дээ. AI байхаас ч өмнө угаасаа бодох завгүй байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүс яах вэ маах вэ гэдэг бол ингээд нийгмийн шинжилгээ ухааны асуудал баг тийм. Буцаага төр policy асуудал. Тэгэхдээ 21-р зууны төр би улс төрчлж тийм. Тэгэхээр 21-р зууны төр дахиад бүр ийм илүү том асуудлууд руу тий одоо юу гэдгийг ажилгүйд л бол бүр дээд зэгтээ өрхөн байна тий. За нэмээ буцаагаад илүү их завтай болохоор чи илүү их сэтгэл батрах юм байна тий. Ингээд дахиад илүү том асуудлууд болж ирээд эхэлнэ тий. Буцаагаад нөгөө ideology гэдэг юмнууд бүгд устдаад ирж шít. Одоо бүх юм math тий бүх юм одоо юу гэдгийг төсөөснөө биелүүлдэг AI-ийн тусламжтай хийж болдог. Одоо exponential growthтэй тий ингээд хөгжил бол ерөөсөө ингээд пуужинж байгаа юм шиг огцон өсөлттэй болж ирж байна. Энэ одоо өсөлтүүд дээр гарч ирж байгаа асуудлуудтай дийл хийхэд буцаагаад өөрөө AI хангалттай сайн тусалж чадах уу тийм мэдхгүй байна. Тэрнийг ч мэдхгүй байна. Би бол наадах ч өстэй мэдхгүй байна. Яг инженерүүд өөрөө бас эмпатиг өгж байгаа. Яг би бол одоо яг наад асуулт чинь нь шүү дээ тийм. Юу гэж бодож ийн үү гэхээр бид нар нэг суурийг нь л бодох хэрэгтэй болохоос тэр дээдлийн ямиг бодох шаардлагагүй гэж байна. Тэр бол яг дараагийн асуудал. Тийм. Тэр одоо нэг төрөүний нэг машин чинь сүнсгүй юм чинь энэ гэдэгтэй адилхан асуудал болоод хэлж байна. Тэгснээс хэдүүлээ ideology ер нь яагаад байгаа вэ тийм юмнуудаа ярих нь тийм юмнуудыг ярьж итэл наад асуудлууд чинь магадгүй эргээ харсан чинь шийдэгдсэн байж магадгүй. Тэр суур юмыг нь л ярих нь чухал болохоос биш. Тэр дээдлийн юм дээр би ч нэг юм хэлж олно, тэр нэг хүн нэг тийм юм хэлж олно. Тэр бол амар тийм барьцгүй юм байхгүй. Доотлын юм байхгүй юм чинь дээдлэлт нь юу ч ярьсан болох байхгүй. Тэгснээс хэдүүлээ яг фундаментал ерөөсөө математикаар баталж болох юм ярих нь амар тийм амар зүйл. Тийм. Тэгэхээр би бол ideology гэж яг юу юм те? Ideology яагаад байгаа юм? Яагаад ер нь ideology байгаа юм те? Ер нь юу юм бэ гэхээр тархин дотор тавигдсан одоо ямар нэгэн тийм хязгаар яагаад хязгаар байгаа юм тэр дотор. Тэгэхээр одоо би нэг асуултанд хариулах гэдэг шүү дээ тий. Хариулах гингүүтлээ за би бол ингэж боддог хүн тий. Би бол энийг эрхэмлдэг хүн. Тийм учраас ийм гэх гэдэг шүү дээ тий. Яагаад тэгж байгаа вэ? Яагаад тэгэхээр энийг бид нар бүр суураас нь бодож болно. Окей. Энэ асуудлыг яах вүлээ гэдгээр за атом чинь ийм, молекул чинь ийм, электрон чинь ийм, ингээд физик чинь ийм, ингэж явсараа тэр асуудалд хүрж болно. Яг тэгвэл хорвоо ертөнц угасаа л атом молекулаас бүтэж байгаа учраас тий эндээс нь эхлээл бодсоор гал тэр хүрж болно. Тэгэхдээ яг нэг асуудлыг яах болгонд би ингээд бүгдийг задлах гэдэг шүү дээ тий. Бүгдийг задлаж бодох гэдэг шүү дээ. Ингэж бодохоор амар их энержи хэрэглэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр
restriction-ыг тавьж гинэ гэдэг чинь доошоо явахгүйгээр энд хүрснээ. За энийг өмнө бодсон. Энэс хойшхын гэдэг ингээд. Наа чи угаасаа тийм гэж ярьдаг тийм. Угаасаа тийм. Тэр чинь болохоор бид нэр яагаад ideologyтэй байгаа вэ гэхээр энерги хэмнэх гэдэг байгаа байхгүй. Тарих өөрөө энерги хэмнэх гэдэг байгаа байхгүй. Энерги тэр энэ ideologyтэй байхаар энерги хэмнэж болоод байсан учраас манай бидний DNA тарих тэгээ хөгжсөн байгаа байхгүй. Ерөөсөө зорилго нь тэр ideology гэдэг бол энерги хэмнэх зорилттой. Шашин бас адилхан. Шашин чинь ideology. Яагаад шашин байгаа юм бэ? Яг янз бүрээр ярьж болно. Гэхдээ тарихны энержиг хэмнэхийн тулд шашин байгаамаа. Энэ угаасаа муу. Энэ угаасаа зөв. Энэ угаасаа буруу. Тийм яг тэгвэл доошоо бодохоор амир ядраад байгаа энерги орох гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ хүнд нь дуусчихмаар байгаа байхгүй. Тэгээ тэр бол ideology. Гэтэл бид нар одоо яагаад ideology-г хайж болох гэдэг вэ гэдгийг бодох хэрэгтэй байхгүй юу? Бид нар одоо ideology-г бодох хэрэггүй болох гэдэг байгаа байхгүй юу? Яагаад гэвэл тэр тарихны энержиг save хийх шаардлагагүй байхгүй юу? Яагаад гэвэл ChatGPT дуустал нь бодчиход хариулаад өгчөж штэ. Яг. Бидний ideology байх шаардлагагүй. Чи юу штэ наад асуултанд хариулахын тулд атом молекулоос эхлэшээ өнөхөр гэдэг. Магадгүй тэнд арай илүү нүүрс шатааж иж магадгүй. Гэхдээ who cares байхгүй эцээст тий. Тэнгуут ингээ гараад ирэнгүүт би тарихандаа шууд тэр хариуг нь авч болж байна гэдэг чинь одоо би ideologyтэй байх ямар ч утгагүй болчихж байгаа. Зүгээр бүгдийн суураас нь бодож болно. Тэгэхээр чин эн чин яаж ийнө вэхээр химийн логийн хөгжих тусам шашин гэж юм байхгүй болно. Ideology гэж юм байхгүй болно. Бүх юмыг хүн болгон гэд суурнаас нэхлэ бодчих болно. Одоо энэ дээр амар их woke хүмүүс орж ирж комент хийчих байх. За одоо Christian-ууд ч юм уу янз бүрийн шашин шүтдэг хүмүүс орж ирж комент хийчихэд хэрүүл комментэнд хэрүүл болох байх гэж би бодоод байна л та. Тэгэнгүүт одоо жишээлх юм бол за нүүрс шатаах байх. Гэхдээ хамаагүй гэж хэлж байгаа чи хүртэл цаана дахиад өөр нэг гарын ideology гэж зөрчилдөж байгаа шүү дээ. Тийм ideology тийм яг үү тийм 15 жилийн өмнө жишээлх юм бол таныг те хүн чинь зүгээр л машин штэ гэд твит бичиж яхад жишээ нь ямар комментод орж ирдэг байсан бэ? Тэр үеэс л хамаагүй сайн л болсон баг л та. Тийм одоо бол тийм бичгэд бол хүмүүс нэг тэгж хариулах нь бол болчих жоох. Тэр үеэс байх болчих. Тийм гол чи яг энэ стан нэг яадаг энэ өөрөө машин тэргээл те. Тэгээ нэг тиймэрхүү юмнууд баян ирдэг зүйтгээ за энэ хүмүүс яг энэ нөгөө нэг би чи яг тэр нөгөө нэг яг нөгөө edge дээр нь байж байгаа те. Яг энийг харж байгаа хүн болохоор ингээд надад болохоор тэр юмнууд мэдрэгдээд байгаа байхгүй. Тэгэхээр хүмүүс ч амар хол байгаа юм байна даа л гэж бодчихсон. Гэтэ одоо бол бүгдэн дээр нь хүрээдэрлээ шүү дээ. Одоо бол бүх хүн яг төстэй тийм төстэй гэрээр хийдэ бодож гэлж байгаа. Одоо түрүү ярьж байна те. Одоо ideology те. Тэнгүүт байхгүй болж байна. Бүгдээрээ одоо анхны source нь буюу их үүсвэр нь яг байхгүй болох ч үеийн гэхдээ бидний тарих тэр энергийг хайрлах гэдэг шаардлага тэрийг үлдээ гэж хойно тавь. Тэнгүүт магадгүй одоо ер нь бүгднгийнхээ source нь нэг цэгээс эхлэх гэдэг тийм. Тэр нэг ChatGPT ч юм уу, тэр Google Bard ч юм уу, тэр Gemini ч юм уу тийм. Өөр бүх AI-уудын data source буюу тэр үндсэн одоо нэг газраас л одоо тэр нэг алгоритм гаргаж ирэл ажиллаад байна шүү дээ. Тэнгүүт ер нь явандаа хүмүүс адилхан болох юм шиг гэж байна. Тийм бас тэгж багддаг тийм. Бид нар өөрсдөө робот болж өөрчлөө. Яг тийм арай жоохон өөр модель нөгөө хэрэгэлдэг моделээс хамаарад уулзлаа тэр чи ChatGPT юу Bard уу энэ техникийн фундаментал болоод яатсан юм бид нар адилхан DNA-тэй уусаа бид нар адилхан машинууд гэдэг юм дээр хиндэ эдлээ тогтсон шүү дээ. Хүн уусаа энэ 99.99% адилхан гэдэг бас хүн болгож байгаа. Энийг хөвчлөлтэй юм а тий. Хүмүүс тарих руу access хийж чадахгүй тарих гэдэг чинь ийм эргэтэн тий харахад газараа таавал гэдэг эргэтэн өргөдөг ч та бодож байгаагүй. Яг хоо тэгж нөгөө бид нар ингээд нөгөө ямар нэгэн за яг ингээд би өмнө ингээд ярилцлага энэ төр бас ингээд зөндөө өгчээсэн. Гэхдээ ингээд 10 асуултанд хариулах гад ч юм уу тий. Гэхдээ нэг асуултанд ингээд сайн нөгөө уртлын нөгөө бодож байгаа юмнуудаа бүгдийг нь хайчаад хамгийн сүүлд нь хүн гэдэг чинь угаасаа машин гэд ингэчих юм бол тэр доор ингээл хэрүүл болоод идэм лээ. Тэгээд нөгөө нэг яагаад гэдгийг нь хүн ерөөсөө нөгөө сонсоогүй учраас хүн ягараа машин байдیں۔ Тэргээл тэр ингээд тийм нөгөө нэг тэр процессыг нь хасчаар ингээд ярилцлага нэгтэй мутгагүй болчихсон юм лээ. Тэгээд харин би болохоор зүгээр ингээд хэдүүлээ ганцхан асуултанд хариулчих болно. 2 цаг суугаад ганцхан асуултанд хариулсан ч болно. Гэхдээ
тэр процесс сонирн болохоос тэр дүгнэлт бол процессын үр дүн болохоос тэрнийг ярих нь амар утгагүй юм билээ. Зүгээр тэгснээс энэ тухай яаж бодож болох уу гэдгийг хамтдаа бодох нь хамаагүй илүү үр дүнтэй. Хамаагүй тийм нэг яг жинхэнэ ингээд дискшн болж байгаа байхгүй. Тэгэхгүй зөвхөн сүүлийнхийг ярангуут хүн болго өөр бодоод магадгүй зарим нь бодоогүй ч байж магадгүй те. Тэгтээ ихэнх нь баг нэг бодоогүй ч байх. Тэгтээ нөгөө идеологийн дотроос нэг юм олоод зөв шидчихэж байгаа байхгүй. Тэгээ ингээд баахан юм шидэгдээ. Тэгэл нэг хэрүүлдэг эцсийн вариантанд яг юу ч хөө байхгүй. Одоо би дахиад хэрүүлээ аль юм шидчихье. Түрүүн шашин машин гэж явж илаа. Ер нь шинжлэх ухаанч гэх юм. За боли шинжлэх ухаанч боли бүр софтвер инженер хүн тий шашин итгэдэг байх боломжтой юм уу? Яг софтвер инженер. Гөө яг шашинд итгэж болно шүү дээ. Тэр energy save хиймээрээ үйл тэгэл тэр нь амар байвал тэгэхээр чин тэр тохиолдолд бол тэргүүл energy save хиймээр байна. Тэгвэл тэгэл save хийх арга зам нь угаасаа биднэрт нөгөө бодхоос залхуур байна. Тийм. Energy-г save хийдэг тийм механизм биднэрт бий болцсон тэр ингээд олон сая жил явж байгаад бий болсон юм байгаа шүү дээ. Тэгэхээр чин амар efficient ажилладаг юм баггүй. Why not тэрнийг хэрэгжилж болж байвал тэгтээ одоо харин energy save хийх шаардлагагүй болоод дэрүүл яах вүлээ гэдэг л асуулт гараад ирж байгаа байхгүй. Ер нь бол юу гэдэг заавал тэгж бодож өөрийгөө зовоох шаардлагагүй нэг юмд баригдаад уусаал хүмүүсийн дагж байгаа юм чинь би бас хамт ахчих. Гэт мухар сүсэг галилдэх гэж шүү дээ. Энэ дараа нь алаа гэдэг. Ертс ихний хэлж нэг хийчихээ. Тийм ингээд доошоо явахаар магадгүй зовох гэж зовох гэдэг нь хоёрдугаарт магадгүй тэр хэсэг нь бас байхгүй ч гэж магадгүй шүү дээ. Тэр хэсгийг яаж бодохыг бид нар мэдэхгүй ч гэж магадгүй шүү дээ. Тэгэх юм бол тэрнийг бодох нейронууд нь бас build up хийгээгүй тэр дотор хоосон байх юм бол энэ хүрээл за энэс дэш нь гарах зээл гэдэг л юм баггүй юу бол. Таны тэгвэл үзэл бодол гэж юу юм? Үзэл бодол гэдэг чинь ideology байхгүй. Тэгэхээр одоо бол би бол ер нь тэгж бодсон. Одоо тэртээ дэлхийн ертөнцийн өөрчлөгдөж байна. Энэ хэмэл оюунч гэж юм гарч ирж байна. Хоёрдугаарт ингээм амар хуваагдж байна хуваагдал энэ тэн дайм болоод бид нар юу ч болж магадгүй. Тэгээд эхлэнгүүт ер нь би тэр хуучин одоо нэг ideology надад бас ингээл амар их байгаа байхгүй энийг ингэхгүй би бол энэ бол зөв энэ бол буруу бүгдийг авч хайсан би одоо бүгдийг массажлал авч хаяалаа окей энэ бүгдийг тэртээ суураас нь бодож болох юм чинь чадах юм чинь надад маань миний найз байна. Тэгэхээр би бол одоо тэгж ideology баригдахаас ерөнхийдөө амар айдаг болсон. Окей зөв ерөнхийдөө бүгдийн суураас нь дахиад бодчихъя л гэж. Career талаас хүмүүсийг зүгээр бодоход бэлэн бол бодож суур төсөөлж суур гэдэг л зөвлөгөөр очих гээд байна дэйдэлээ. Тийм ер нь бол тийм. Одоо яг тийм ур чадвар амар чухал үе байхгүй. Тийм болохоор бид нэр бодож сурах хэрэгтэй. Тэгээд бодохдоо бүр ингээд суурнаас нь бодож сурах хэрэгтэй. Тэгээд надад болохоор энэ ингээд хизээ надад ер нь энэ бодож сурах гэдэг чинь зав амар хэцүү юм бол биш юм байна. Бодно гэдэг чинь амар комплекс юм бодохыг юусоо бодох гэж нэрлэхгүй байгаа байхгүй. Бодох гэдэг болохоор бүр тэр доороос эхлэхийг л хэлээд байна. Доороос эхлэхээр амар энгийн юмнууд байдаг. Доор бүр хамгийн энгийн юмнууд байдаг. Тэгэхээр тэр хамгийн энгийн юмнуудаас эхлээд ингэж явсараад энэ хүрч чадчихна үл гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр математик юм шүү дээ. Тийм, ерөөсөө л ингээл яг хуу хамгийн суур тэр аксиомноос эхлээл явсараад мангар комплекс бодлогон дээр ирэх гэдэг шүү дээ. Тэр юмнуудыг явж чадчихна үл гэдэг асуудал. Нөгөө ингээд яг иймэрхүү юмнуудыг сайн бодож чаддаг, сайн бодсоор хагаад хамгийн дээдлэлт зөв шийдвэр гаргаж чаддаг нөхдөдийг ингээ харангуут. Би болохоор Elon Musk-ийн твитийг харчаад энэ нөхөр чинь бас сайн боддог нөхөр байна да гэж бодсон. Хизээ гэхээр нөхөр нөгөө нэг нөхрийг болохоор чи тэр электрон машин өөрөө явдаг машин гэж яхаар нисдэг машин хийгээч энэ төр гэл хүмүүс. Тухайн чинь машин нисэх юм байх л гэж бодож ирсэн байхгүй хүн бол машин нисээл ингээл. Юм тэгсэн чинь нөхөр яаж ийсэн Twitter хийдэг шээсэн. Тий, Twitter дээр нэг хэд юм ингээ бичээл нөхөр ингээд яг нөгөө бодож байгаа процессоо ингээ бичээд дэсэн байхгүй. Тэгснэ машин дээгүүр нисэх юм бол унана. Дээрээс унана. Тэрнийг зогсоох боломж байгаа юу? Тэ? Тэрнийг
дунд нь блок болж болно. Машин өөрөө унахгүй байх боломжтой юу гингүүд нөхөр тэрнийг блоклохоос дунд нь ямар нэгэн блок тавихаас өөр энийг найдвартай зогсоох юм байхгүй юм байна. Тэгэхээр нисдэг машин бол бүтэхгүй нэ. Ягаад гэвэл машин дээрээс унана. Гэл нөхөр бизнес decision гаргаж байгаа юу нь болохоор simple амар ингийн байгаа байхгүй юу? Тэгэхгүй нисдэг машин юу яадгүй тэр дээр 1000 бүжиглээд тэр доотлын юмнаас эхлэегүй бол тэр бүгд хотлаа. Бүгд тодлол тэр шиг юм хөвчлээ шүү дээ. Эцэн сөөрэ шийдэх хэрэгтэй тий. Бисээ нэг юм асуусан мартчихлаа. Одоо нэг юм асуудал руу ормоор байна л да. Та жишээлбэл миний мэдхийн энэ нөгөө би насныхны бас одоо мэдэхгүй байгаа болохоор математикийн олон олимпиадад юм даа л та. Тэгээс одоо би нөгөө таны бүр цаг хугацаа өгөх хэрэгтэй. Тэгэнгүүт нөгөө бодож сурах гэдэг юмыг одоо чи Нэлэн Маск бол за одоо юу гэдгийг ингээд өмнөд Африкт байж байгаа ч мэдгүй нэг самаа сурсан байна шүү дээ. Та болохоор бас ингээд одоо юу гэдгийг 11 төгсөөд бла 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 гэж явж байгаа. Тэгээд 16 жил Google-д ажиллаад одоо ингээд бодох гэдэг сурах гэдэг юм ингийн хариулт руу буцаж орж ирж байна. Тэгээ тэгэнгүүт одоо ингээд хүүхдүүдийг магадгүй зүгээр бодож сурах гэдэг юм уу те. Эсвэл юу гэдгийг оюутан болоод гараад ирсэн подкастыг үзэж байгаа залуу те. Софтвер инженерээр одоо шүтэж сурж байгаа залуу ч юм те. Бодож сурах гэдэг юм уу. Энийг даатахад, энийг сурахад мэдхгүй know how гэж байна уу, метод гэж байна уу, методологи гэж байна уу, мэдхгүй. Юу юм бэ? Тренинг л баг. Тэгэл ерөнхийдөө нэг бүр доороос нь эхлэх хэрэгтэй байна тий. Бүр доороос нь эхлээд тэрнийг ингээл build up хийдэг процесс л байгаа байхгүй. Тэгэхээр яг адилхан юун дээр байдаг вэ гэхээр математик дээр байдаг байхгүй. Математик яг л суур юм гингүүт 2-3 л өгүүлбэр байгаа шүү дээ. Sig болвол ингээд ямар ч хэмжээсгүй нөхөр шулуун гэдэг бол нэг юм нөхөр тоо гэдэг бол ийм нөхөр rational тоо, rational тоо тэргээл ингээд янз бүрийн тийм хэдхэн аксиом дээрээс бүх юмыг build up хийдэг тий. Тэгээд тэр чи өөрөө нэг амар сайн тренинг баггүй. Тэгэхээр математик бол нэг бодож сурахад сургаж байгаа техник. Тэгээд яг энэ адилхан зүйл болохоор ерөөсөө дэлгэрэнт дээр яг л адилхан процесс явагддаг ямар ч юм дээр бодоход. Тэгэхээр тэр бол амар сайн тийм практис аахгүй. Тэгээд бас нэг сонирхолтой юм нь болохоор за яг математик гэх нэг юм байж гэн гэтэл ингээд нөгөө бидний амьдарч байгаа хорвоо ертөнц гэх юм уу те. Энэ universe чи өөрөө яг адилхан гэ математикаар тайлбарлагддаг. Тэ тэр бас амар сонир. Би бол тэрнийг ерөөсөө яагаад тэгж байгааг ерөөсөө сайн ойлгохгүй. Зүгээр энд нэг өөр жалга тойроод дахиад нэг өөр байж болно шүү дээ. Тэ тэр гариг дээр шал өөр физик үйлчилж болно шүү дээ. Гэтэл ерөөсөө тийм биш. Бүгд ганцхан томьёогоор бүтэн universe ингээд бүх universe ингээд ганцхан тэнд ч яг адилхан юм байна. Энд ч адилхан юм байна. Бүгд адилхан юм яваад байгаа. Тэгээ тэр бас надад их сонир санагдаад яагаад тийм байдаг вүлээ гэд бүр ерөөсөө учрыг нь олдгүй юм тэр байхгүй. Тэгэхээр анханасаа бид нар чинь тийм учраас бид нар ийм зүгээр simulation дотор амьдраад байгаа юм шүү. Тэ кодыг бичсэн, ганцхан код нас яатсан гэдэг юм уу те. Тиймэрхүү л бодол төрөөд байдаг байна. Энэ чинь тэр бодол хэрэг бид нар өөрсдөө ер нь нэг юм симуляц дотор амьдраад байгаа юм шүү. Симуляц дотор те. Тиймэрхүү ч юм байж болно. Бүр ингээ баталсан юмнууд ч байгаа. Гэхдээ яг нэг математик баталгаа биш. Гэхдээ уншаад үзэх юм бол нэлээд seriously бас яагаад бид нар simulation дотор байгаа вэ гэдгийг ингээ бичсэн юмуд байдаг. Гэхдээ уншихаар бас амар сонирхолтой одоо жишээлгээд хэрвээ simulation дотор биш байсан бол тэдэн жилийн дараа бид нар simulation-ыг одоо хорвоо ертөнцийг simulate хийж чадхаар байна тий. Хэрвээ тийм юм бол энэ анхных уу, хоёр дахь уу, 100 дахь уу гэдэг л асуудал болохоос биш. Хэртээ тэргүй тэрэнд хүрэх юм байна. Тэртээ тэргүй тэрэнд хүрж байгаа юм бол одоогийнх чинь тэр байх магадaltaй байхгүй юу? Тэгээд иймэрхүү юмнууд амар явдаг тийм. Тэгэхээр тэр бол уусаа нөгөө байнгын л нөгөө мэтгэлцдэг л тийм. Гэхдээ яг сонирхолтой юм байл. Энэ болохоор ингээд open ended question. Бид нар яг нэг баталж чадахгүй. Гэхдээ
амар seriously бас бодоод үзэх юм бол амар сонирхолтой. AI-ийн хөгжил рүү ороод ирж та одоо симуляци их хэмжээний хөгжил рүү. Тэгэнгүүт энэ хөгжил бол урт байна уу? Одоо хурдан байх уу? Эсвэл удаан байх уу гэдэг улс орон болгон өөр байх шиг байна л да. Одоо жишээ нь Европын холбоо гэх юм бол одоо яг химэл оюун ухаантай холбоотой регуляшн амар өндөртэй. Амар их журмалтуудтай. Зэгцэн орчин амар боловсронгуй хүний эрхийг дээдлсэн гэдэг юм үүдтэй. Тэрхий сейф явж байгаа. Тэрнээсээ шалтгаалаад энэ Европт хөгжиж байгаа стартапуудын одоо ингээд ажиллаж байгаа юу хязгаарлалт нөлөөдөг ч юм уу. Америкт нэг өөр хятад бол бүр ингээд зэрлэг бүтүүлгээр үзэж штэ. Wild зүгээр хөгжүүл эдийн засаг тий. Үр хөгөөж хар цагаан намаагүй болгоно гэж байгаа. Тэгэнгүүт энэ дээр жишээлх юм бол Монголын approach ямар байх хэвээр ингээд жоохон тиймэрхүү юм орчвол. За тий. Яг ер нь бол AI амар safe байх хэрэгтэй. Энийг стандарт нэг дайнд хэрэгжилж болохгүй, ямар зэвсэгт хэрэгжилж болохгүй энэ гэл хүн болгон ярьж байгаа байхгүй юу? Яагаад ярьж байгаа гэж бодож байна. Яагаад тэгж байгаа? Аюултай учраас. Аюултай учраас. Гэхдээ би хийх юм бол би тэгж ярихгүй байхгүй юу? Тэр нөхөр хийж байгаа учраас л тэгж ярьж байгаа байхгүй юу? Тэр нөхрийг зогсоохын тулд. Тэр нөхрийг яагаад зогсоох гэдэг вэ гэхээр надаас төрүүлээ хийчихвээ л гэж бодож байгаа байхгүй юу? Тийм үстэй. Тэрнийг зогсоох шалтгаан надаас төрүүлээ хийчихвээ. Тийм учраас тэр нөхөр надаас төрүүлээд хийчихвээ гэж бодож байгаа учраас би хамаг хурдаараа хийж байгаа байхгүй юу? Тэ? Тэрнийг зогсоож болно, эсвэл би хамаг хурдаараа хийж болно. Тэгэхээр тэгж ярьж байгаа хүн болгон хизээч тэгж бодохгүй байгаа. Бид нар одоо тэрнийг амар сайн ойлгох хэрэгтэй. Бүх юм дээр одоо жишээлбэл цөмийн зэвсэгч ялхан. Адилхан тий. Одоо жишээлбэл бид нар хэрвээ тийм юм бол бид нар яах ёстой вэ гэхээр химэл оюун аюултай хизээ зэвсгэнд хэрэгжилж болохгүй гэж ярих ёстой. Тэрнийг зогсоохын тулд. Гэхдээ би хизээч зогсож болохгүй. Тэрнийг зэвсгэнд ашиглах ёстой. Зэвсэг хийх ёстой. Төрүүлээд хийх ёстой. Төрүүлээд хийчих юм бол volition нөхөр гэж болох байхгүй. Тэгэхээр зүгээр л уралдах ёстой. Бид зүгээр л уралдах ёстой. Энэ regulation энэ бол бусдыг зогсоох гэж байгаа болохоос өөрийгөө зогсоох гэж байгаа юм ерөөсөн биш. Магадгүй тэрэндээ бүдрээд өөрийгөө зогсоогоод байгаа бол цөминдээ болохгүй байгаа бол бүгд цөмийн зэвсэгтэй учраас тий бүгд биш. Зарим нь цөмийн зэвсэгтэй учраас яг л адилхан баггүй. Тэгэхээр одоо жишээлхэд аль нэг ингээл том big tech компани CEO гарчаал энэ амар чухал энийг regulate хийх хэрэгтэй бид нар ингээд гэл ярьчаал ажил дээр бид тэгсэн шүү нөхдөд тэгсэн. Гэтэл хуурдаг яалц. That's it. Result тийм баггүй. Тэгэхээр бид нар тэр чи угс стратеги те бид нар зөв цэцэрлэгт байхдаа сурчдаг стратеги баггүй. Гэтэл тийм юмд итгээд ч юм уу ингээд маллуулад яваад байж ерөөсө болохгүй байхгүй. Тэгэхээр яах хэвтэй. Би тэгж ярих хэвтэй. Гэхдээ эзээч өөрийгөө зогсоож болохгүй. Альва авж байгаа мэдээлэлдээ ер нь шүүмжтэй бай те. Дандаа цаадахыг харж гэж яаж тийм. Тийм хамгийн суур юм нь юу гэхээр стратеги л баггүй. Тэрэнд бид нар ямар стратегиэр орох хэвтэй ингэнгүүт game theory чинь тэр стратегийг л судалдаг юмнууд байгаа ш. Тэгэхээр эдгээр чинь бүгд өөрсдийн юм байна. Энэ бүгд математикаар тайлбарлагдана. Яагаад би тэрнийг зогсоочод өөрөө зогсох хэсгүй юм бэ? Энэ чинь амар ойлгомжтой байхгүй. Тэр game theory дээр л байдаг зүйл байхгүй. Тэгэхээр тийм яг тэргээр явах юм бол бид нар зөв болох юм. Тэрнээс биш хин нэгний ярьсныг сонсоод ч юм уу тэднийх тэгж байгаа юм чинь Европстай сайн яаж байгаа юм ингэж нэг ямар нэгэн хүнийг хараад дуурайх юм бол тэр хүн чамайг маллах гэж хэлж байгаа болохоос биш тэр ерөөсөө надад хэрэгтэй учраас надад хэлж байгаа юм ерөөсөө биш байхгүй. Айгу энгийн асуулт тэгээд ерөөхдөө яг бас нэлээ цаг маань авч байгаа л гэж бодож байна. Та ер нь төлцсөн бааш. Та ер нь хийчээд харуулдаг хүн нөө хилчээд хийдэг хүн. Яг хилчээд хийхээр заримдаа бас амар үүдэг нэ тэгээ хэлцээ яана одоо гэдэг. Тэрнээс ер нь бол хийх дуртай гэх юм уу тий хийж зүгээр наатах чинь би яачаа тэгээ нөгөө даахгүй нохоо булуураа гэдэг шиг нөгөөтгөндөө бүдчихэд ингэх нь хамаагүй. Гэхдээ ер нь бол нөгөө хийх дуртай гэх юм уу тий иймэрхүү л байх гэж бодож байна. Зүгээр ингээд харахаар ингээд хүн болгон одоо нөгөө амьдралаас авдаг кайф гэх юм уу тий тиймэрхүү юмнууд хүн болгон өөр байдаг тий. Тэгэхээр тэргээрээ бодоод үзэхээр ер нь бол ингээд нэг ажил хас
кап авдаг гэх юм уу? Бусад юм бол яг тийм Тэний ideology. Надад авч яг ideology бас биш. Ideology бас биш. Юунаас допамин ялгарч яана л гэдэг асуудал байхгүй. Хизээ допамин ялгарч яана. Тэгэхээр миний тарих болохоор яг тэр үед допамин их ялгардаг байдлаар магадгүй ДНХ-ийн эсвэл хөгжлийнхөө явцад тэгээд бүтцэн. Тэнгуут тэр допаминыг миний тарих идэхийн тулд намайг зовоогоод байгаа л юм байхгүй. Тэрнээс биш бас л адилхан л допамины төлөө амьдарч байгаа л. Гэхдээ тэр допамин арай өөр юмнаас бас авдаг хүмүүс байж болно. Тэгэх юм бол арай өөр амьдралын патенттай ч юм уу байх л та. Ер нь одоо бид нарт таас түрүү ярьж байна. Аим сэтгэгч хүмүүс хэрэгтэй тий. Яг юмыг боддог. Ер нь бүхий салбар тийм болчиход байна л да. Тэг яг та түрүү математик гэдээ бас ярьж байна тий. Математик бол уусаа суурь. Гэтэ тэрэнд юм цаанаасаа сайн хүүхэд, сайн биш хүүхэд гэж тэгдэж шүү дээ. Хуваагддаг тий. Хүн нэг IQ-ээс хамаарал хуваагдал явдаг гэдэг шиг. Энэс гадна тань магадгүй одоо аваад ашиглаж боломжтой тийм одоо нэгсний хүн болгонд харах боломжтой тий. Аваад ашиглаж боломжтой. Хүн яг яавал сэтгэгч болд юм бэ гэдэг дээр хариулт. Секс сайн хэрэг хэлж мэдгүй байна. Инхээр сайн сэтгэх байх юм. Математик л байна гэдэг. Надад тоо байна. Би өөрөө ингээд нэг юу хэлэх гээд байгаа байхгүй. Одоо жишээлхэд нэг бусдыг сайн мэдгүй учраас тий өөр ямар зам байгааг мэдгүй учраас би өөрийнхөө замыг хэлэх гээд байгаа байхгүй. Би тэнгуут өөрийнхөө замыг хэлэнгүүт би ер нь ингээл ёстой тэгэрээ энтер гэдэг ингээд хүмүүст ингээд амар зөвлөгөө маягаар хилчдэг байсан байхгүй. Тэгээ сүүлд нь бодоод үзсэн чинь миний зөвлөгөө ер нь хүнд хэрэгтэй юу гэд бодоод үзэхээр амар хэрэггүй зөвлөгөө байхгүй. Би одоо жишээлхэд тийм улсын математик олимпиад тийм тэрэнд төрүүлчих тийм зүгээр физикт бас төрүүлчих. Тэгээд мэдээлзүүд бас тийм сайн яачих хэрэгтэй. Google орчиндоо. Тийм тэгчээр чинь тэгээд ингээд болсон. Тэгэхээр чинь улсын олимпиадад ганцхан л хүүхд төрүүлэх боломжтой байхгүй юу? Тэгвэл би ганцхан хүндэл зөвлөгөө өгсөн байгаа байхгүй юу? Тийм бусдад нь миний зөвлөгөө төвч хэрэггүй байхгүй юу? Амьдралд нь тохиолдоогүй тийм. Тэгэхээр чин тэр миний өгсөн зөвлөгөө ямар ч хинт ч хэрэггүй зөвлөгөө байж таа гэж би сүүлд бодонгууд амар зөвлөгөө өгөх амар сонирхолтой болчихж байгаа байхгүй. Тэнгуут өөр зөвлөгөө өгье гэхээр би бас тэргээр нь явж үзээгүй. Тийм. Тэгэхээр чин за хэрэг хүнд зөвлөгөө болчих. Гэдэг ерөнхийдөө ярихчээс юм аа эргээд санчлаа л да. Нөгөө яг одоо таны түрүүний ярьдгаар одоо энэ нэг юм том одоо систем ч юм уу байлаа гэхэд энэ явж байгаад бүр одоо юу гэдэг нь neuroscience master гэдэг ингэ явчихна. Тэнгүүд хүний хөгжлийг ярангуут яг нөгөө бага наснаас авсан одоо тэр нөгөө мэдрэмжүүд гэдэг ч юм уу тэр бүгд ингэ нийлж явдаг гэдэг шиг. Тэгэхээр яг хүн үний одоо энэ пат бүгдээр одоо зам нь тэ амьдралын зам нь нөр болохлээр таны өгч байгаа зөвлөгөөнүүд нэгс наалтахгүй болоод байна шүү дээ. Магадгүй амар common тэ яг өөрийг өглөө бас нэг тэрбум хүн дуурайгаад хийж болох боломжтой тийм юугаар явсан хүн байж болно ш. Тийм патер явсан хүн байж болно ш. Тэр бол зөвлөгөө байхгүй. Тэр бол магадгүй нэг тэрбум хүнд очиж чадах зөвлөгөө байхгүй. Минийх болохоор амар тийм юник тэ дэндүү ингээд ганц хоёрхон хүндэл зөвлөгөө болохос бусдын зөвлөгөө болж чадхааргүй тийм experience юм байна л да. Тэгэхээр тэрнийг зөвлөгөө болгож ярихаар амар тийм гэсэн сонсогдох юм лээ. Түрүү нөгөө асуудал create хийж байгаа шиг шийдэж чадах уу гэдэг дээр одоо буцаагаад нөгөө суурь шинжлэх ухааны асуудал болчиход байна шүү дээ одоо чинь. Өвчин чинь одоо юу гэдгийг те бас л нэг юм хийм. Түрүүний хэлсэн хийм физик одоо юу гэдгийг яг neural network асуудал ч юм те. Эсвэл юу гэдгийг эдийн засгийн ямрал те. Дахиад нөөц математикаар шийдэж болно гэдэг ч юм уу те. Одоо байгаль орчны асуудал дахиад буцаагаад nature science те ингээд шийдэж болно гэдэг ч юм уу. Тэнгүү тэр бүгдийг буцаагаад AI шийдчих юм чинь урт хугацаанд бид нэр ийшээгээ бүх битээ тавиад тэ ийшээгээ ингээд эргэж харахгүй заа гэх ёстой юм уу гэдэг. Тийм би бол тэгж л бод. Ер нь бол сая тэр нөгөө DeepMind-ийн CEO шүү дээ. DeepMind-ийн CEO одоо биотехнологиор Нобелийн шагнал авлаа шүү дээ. Тэ? Технологийн компани. Тий. Тэгэхээр код бичдэг нөхөр биотехнологиор Нобелийн шагнал авч байгаа байхгүй юу? Биотехнологийн хайцсан тий. Яг үнэ.
тэр AI яахгүй. AI-г энд аваачаад тохор новлын шагнал авчиж шít. Тэнд ч авах байхгүй. Тэнд ч авна. Бүгдийг авна. Ойлгомжтой зүгээр л AI бүх новлын шагналыг авна. Бүгдийг чадна. Тэгэхээр яах вүлээ? Харин ингээд одоо харин дахиад нэг суур юм бодох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тэрнээс яг энэ авч чадахгүй гэж марах нь амар тийм юу биш байх гэж бодод байна. Зүгээр яг тэгчээр харин юу өөрчлөгдөх вүлээ гэдгийг амар сайн бодох хэрэгтэй. Би бол тэр тухай нэг тийм үнцгий бодож байгаагүй. Энэ бол яг ингэж чи та гэхээр юм бол гарч ирэхгүй. Яагаад вэ? Одоо ингээд амьдралд ялтчихгүй аюу болно гэдэг яг юм бодит роботууд амар хүүсэд шүү дээ. Тэгэнгүүт та одоо жишээлбэл бас яг анх түрүү ярьжсэн ингээд хоёр ингээд зэрэгцэж орчих чадахгүй гэдэг тийм. Тэгэнгүүт ингээд амар их ашиглаад шүү дээ бид нар тийм. Тэгээ зүгээр хэрэглээг нэг үзэж. Яг юу болвол damage нь амар бага байхгүй юу? Одоо энэ чат ботнууд бол тийм. Damage нь бага учраас бид нар тэрэнд бол нэг санаа зовхгүй байгаа. Асуусан л хариулж байгаа. Тийм. Damage амар өндөртэй юмнуудаас байж болно. Тэ. Жишээлхэд Tesla-гийн роботууд гараад ирсэн чинь тэд нэр хүнлүү дайруул яхав махав гэж тийм юмнууд гараад ирж тэ. Эсвэл энэ нөгөө хамгийн ихний жишээл гэх чинь нөгөө нэг робот таксинууд ч очиод хүмүүрчээд байна шүү дээ. Энийг одоо яах вэ? Мэдээж хүнээс хамаагүй сейф. Хамаагүй сейф мөртлөөсөө хамаагүй сейф ч гэсэн тэр хүн мөрөгчөөр амар санагдаад байна шүү дээ. Тэгэхээр энийг яаж шийдэх вэ гэл ингээл янз бүрээр оролдож үзсээр хагаад эцсийн вариантанд нөгөө роботыг чинь одоо хүний нийгэмд ингээд авчирч суйрлуулж байгаа хамгийн ихний жишээ болох гэдэг байхгүй робот такси болохоор. Тэгээд энэ дээр янз бүрийн модельүүд яаж байгаагаас хамгийн сүүлчийнх нь болохоор ер нь яг энэ дээр хит хитэн модель байж болно. Зүгээр яг санал болгож болохоор иймэрхүү байж болох юм гэж бодохоор юм. Хамгийн ихнийх нь болохоор за хэнийг шийдэх вэ? Нөхөр хүн мөрөгчлөө хэнийг шийдэх вэ? Бид нар угаасаа нэг шийдэгдэг тийм ертөнцид шийтгэж энийг зогсоодог ертөнцид байгаа болохоор машиныг шийдэж чадахгүй байхгүй. Тэгэхээр энийг бүтээсэн компаниг шийтгэж байгаа. Одоо бол тийм учраас нөхдүүд манайх энийг чаддаг гэж хэлж чадахгүй байгаа. Ягаад гэвэл энийг чаддаг гэдгсэн чинь энэ мөрөх юм бол нөхөр шийдгүүлэх гэдэг шүү дээ. Тэгээд энэс илүү юу бол гаргаж ирч чадаагүй байгаа. Модель гаргаж ирч чадаагүй байгаа. Хоёр дахь нэг бас нэг яригдчихэж байгаа юм нь болохоор яач даатгалын системийг энэ дээр оруулаад ирж болох юм шүү. Энийг контрол хийж бол чадна шүү дээ. Гэхдээ хэр зэрэг контрол хийж байгааг бас мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр контрол хийж чадж байгаа гэж чи бодож байгаа юм бол тэрнийг даатгалын компаниуд нь хараад ийм хэмжээнд контрол хийж байгаа юм бол би наатгад чинь төлчих. Алдаа гарах юм бол би тэдэр наатгад чинь ингэчээ. Энийг зүгээр ийм төрөөнийх шиг алдаа гаргасан нөхрийг нь шийтгдэг биш. Эдийн засгийн юугаар бас контролдох. Тэг инсентивээр гэхдээ энэ удаад болохоор бид нар шийтгэх биш урьдчилж энийг зогсоодог аргыг нь даатгалт урамшуулах юуг нь оруулж ирээд одоо одоогийн байгаа нэг шийтгдэг нийгэмтэйгээ гэж тослуулах гэдэг шүү дээ. Ийм нэг бас арга байж болно. Тэг ингээд хэд хэдэн модельүүд байж болно. Гэхдээ энэ хоёрыг ингээд яаж интеграц хийх үү гэдэг янз бүрээр л бодож үзэж байгаа. Надаа ийм геополитик айдас орж ирж байна л да. Одоо чинь монголч нөгөө амар ойлгомжтой. Тэгээд ерөөсөө дэлхийн хаанч мэтгэлцэн биш болсон юмнууд дээр одоо л мэтгэлцэнтэй байгаад байдаг. Орон шүү дээ. Жишээлх юм бол energy efficiency те математик. Тэ аюул математик. Хүний амьд математик те. Тэгэнгүүт одоо л жишээлх юм бол уран гэдэг асуудал те. Ашиглахгүй. За одоо юу гэдгийг ингээд эрчим хүч энтергээл тэгэнгүүт амар олон юмнууд ингээд геополитикийн асуудал Монголд хийж байгаа хүмүүсийн тархийг угааж байгаа пропаганда боловсролын левел муу байгаагаас болоод ингээд мэтгэлцээд байгаа байхгүй. Мэтгэлцэх биш те. Маргалтж байгаа одоо түрүүний нөгөө наад AI чи хайрлаж чадахгүй гэдэгтэй адилхан юм. Маргаанууд бий болгоод ингээд том юмнууд ингээд гацаад байгаа. Тэнгүүт удахгүй дагсан буюу яг бүр юм софтвер технологи дагсан пропаганданууд явах юм шиг санагдаж байгаа байхгүй тий. Жишээлх юм бол амар шүү дээ. дэлхийн технологи одоо жишээ нь технологийн хөгжил улс орны цогц технологийн одоо ингээд байдлыг баталгаажуулах хэмжээнд очино. Монгол дахь технологийн хөгжил рүү чиглэсэн пропаганда явж эхлэв. Одоо чинь зүгээр л саяны машин дээр айдас гарч ирлээ л дээ надад. Нэг хүн ингээд мөрөглөө тий. Тэгтээ ингээд
танаас нь ч бодсон тий одоо self driving car тий өөрийгөө жолооддаг машин бол хүн энэ Улаанбаатарт байгаа таксины ахтар жолоо барьснаас 1000 дахин одоо хитэ 10 дахин хамаагүй safe байна, хамаагүй аюулгүй байна. Гээд дахиад хүртэл пропаганда хийгээд өөрөө жолооддаг машинуудаас айцтай болгочих болох ч юм шиг санагдав. Тэгвэл нөгөө энэ айц энэ ингээд тоглолтууд дахиад Монголд орж ирэх юм шиг бас зүгээр тийм мэдрэмж шүү. Дараагийн тоглолтод тийм ажилласан асуулт шиг. Яг хоо энэ дээр зүгээр нэг юм яг саяныхтай холбогдох үг бас сайн мэдэхгүй байна. Гэхдээ зүгээр би болохоор энэ иймэрхүү юмнуудыг зүгээр ингээд харж агаад надад төрсэн бодол гэх юм уу? Зүгээр ингээд нэг улс орнуудын тухайд geopolitics гэдэг үг хэрэглээд байна шүү дээ. Geopolitics улс орнуудын хоорондын одоо тэр харилцаа хүмүүсийн харилцаа хоёрыг ингээ холцохоор тийм хэрүүл болоод байгаа байхгүй. Энэ хоёр одоо юугаар айлгатай вэ? Хүмүүс холцохоор гэдэг нь энийг би тэр улс орнуудын хоорондын харилцааг хүний харилцаатай адилтгаад байгаа байхгүй. Тэгвэл энэ хоёр амар адилхан. Улс орнуудын хоорондын харилцаа, хүмүүсийн хоорондын харилцаа хоёр яагаад адилхан бэ гэхээр улс чинь хүнээс бүтэж байгаа байхгүй тий? Тэгэнгუთ улсуудын хоорондын харилцаа гэхээр нөгөө хүнээс бүтсэн юмнуудын хоорондын харилцаа учраас яг л хүний харилцаатай адилхан байх юм шиг бид нар бодоод байдаг байхгүй. Гэтэл энэ хоёр бүр ингээд фундаментал ялгаатай. Фундаментал ялгаа нь юу вэ? Юу вэ гэхээр зорилго бас адилхан. Зорилго бол ер нь гоё амьдрах гэдэг нь ингэх гэдэг. Тэгэхээр юу яг суур ялгаа нь юу вэ гэдэг дээр очиж байгаа байхгүй. Тэгэхээр хүний би бол л шүү дээ ингэж хүний харилцаан дээр шүү дээ. Яагаад бид нар ингэж бие биентэйгээ сайхан харилцаад байгаа? Тэгэхээр шийтгүүлэх байхгүй. Шийтгүүлдэг. Цагдаа байгаа, хууль байгаа учраас бидний харилцаа шал өөр. Тэгвэл тэрнийг аваа хийчээ. Аваа хийчвэл бид нар яаж харилцах вэ? Өмнө сам. Тэ? Тэгэн гут хүснээ хийж эхэлнэ. Шал шийтгүүлдэг шүү дээ. Улс орнууд шийтгүүлдэг. Хин шийтгэх юм? Хин шийтгэж чадахгүй. Бөөнөрөө нийлсэн улс орн гэх. Энд чинь нөгөө одоо economic sanction-ууд байна. Тэг яг энийг одоо сэтгүүлч гэх юм уу, яаж юм гэх. Гэтэ эдийн засгийн шийдвэрлүүд шууд орж ирж байгаа. Улс орн гэж юу байхгүй шүү дээ. Одоо эн чинь нөгөө хүн гэж бол байна. Тийм. Одоо жишээлбэл тараа. Нэг юм юу үүсцэн одоо юу гэдэг. За яг энэгээр ингэ шүү. Тэгээд ингэхгүй бол ингэ шүү. Хэрвээ ингэх юм бол шоронд орно шүү. Ингэх юм бол торгол төлнө шүү. Ийм байхгүй байхгүй. Ийм юм байхгүй болчоор энэ дээр юу үйлчилдэг юм гэж байна, үйлчлэхгүй юм гэж байна. Тэгэн гут чинь энэ дээр үйлчилдэг юмнуудыг ингээд харьцуулаад үзэхээр эндээс тэргөө эмпати одоо юу гэдэг тэр юмнуудыг нь авч явах хэрэгтэй болчихдог байхгүй. Гэхдээ гүй одоо улс орон шийтгүүлдэггүй гэдэг нь бол одоо зарчмын санал хэлж байгаа. Одоо жишээлбэл улс орон гэж одоо төр гээд нэг хүн аваад шийтгээд гэх юм бол тийм байхгүй шүү дээ. Төрөө гэж залууг авч шийдэх юм. Гол асуудал нь бол гэхдээ улс орон шийтгүүлэх үед ер нь бол тэнд өдөрж байгаа улс төрчид шийтгүүлж байгаа. Ер нь хүн л аггүй тийм. Шийтгүүлж байгаа биш ялагдж байгаа байхгүй. Тэр ялагдж байгаа болохоос шийтгүүлж байгаа биш. Тийм учраас тийм. Үгүй. Ерөөсөө ялагдах шийтгүүлэх хоёр өөр. Яг тэгвэл бид нэр ингээд яатсан энийг буруу хийх юм бол шийтгүүлнэ. Улс орнуудын хувьд бол буруу зөв гэж байхгүй. Ялах юм бол ялна. Ялагдах юм бол шийтгэл واخгүй. Ялагдах чинь өөрөө шийтгэл واخгүй. Тийм учраас энэ дээр шал өөр юм байх хэрэгтэй болчих жоох. Бид нэр буруу зөв гэж юм ярих ёсгүй. Ялах хэрэгтэй واخгүй. Тэгэн гут энэ хоёрын хоорондын юмнууд шал өөр болоод эхэлнэ. За жишээлхэд эмпати яагаад вэ? Бид нар яагаад эмпати? Түрүүн сая эмпати гэдэг чинь яагаад бид нарт эмпати яа? Нийгэм өөрөө байгаа болохоор юм болов? Олуулаа байгаа болохоор. Яагаад эмпати байгаа лээ? Яагаад? Ерөөсөө энэ эмпати байгаа шалтгаан юу вэ гэж бодохоор шүү дээ. За хамт байхын тулд тэр эмпати гэж чинь бид нарт ингээд үүсцэн байгааз. Яагаад үүсцэн бэ гэхээр тэр байх нь ашигтай байсан ба шүү дээ. Гэхдээ яагаад дан шийтгэд хамтаа хүмүүсээ дан шийтгэсэн чинь хамт ажиллахгүй. Харин явчихсан байхгүй. Эсвэл юу байсан бэлээ нөгөө зовлонгоо хамт давж гарах гад тэгээд найзлахад тэгээд эмпатит болсон юм байна. Одоо жишээлхэд байна шүү дээ. Би ингээд
ямар нэгэн юм сурна штэ тий. Одоо бид нар модель тренинг хийхдээ яаж сургаж байгаа вэ гэхээр нэг бол reward өгөөд нэг бол шийтгээд тий энэ бол нэмэх хасах оноонууд өгж жоод сургаад байгаа байхгүй юу? Энэ сайн энэ муу энэ сайн энэ муу гэдэг ингээд сургаад байна. Яа чи зөв таачлаа мундаг чи алдчихлаа буруу гэдэг ингээд байна. Гэтэл бидний тарих бас яг тэгж сурж байгаа байхгүй юу? Тий. Яг тэгж сурж явах явцад одоо жишээлхэд өндрөөс өсөрчүүл өстой хүчдэг шүү гэдгийг би яаж сурах вэ? Өндрөөс өсөрж үзээд хүчил сурах гэдэг байхгүй юу? Тий. Гэтэл тэрнийг хин нэг харангуйтлаа ямар амар юм за боли ч юм гэмээрөө штэ тий. Тэгэхээр бидний тарих юуг сурсан бэ гэхээр нөгөө хүнд байгаа юмыг хараад дотроо симулейт хийгээд энэ reward гарч ийн гоё юм байна. Эсвэл энэ үтгчээс зовж ийн энэ биш юм байна гэдгийг ийм тренинг хийдэг тийм юу байхгүй юу? Механизм байхгүй. Тэгэн гут хүн амар хурдан сурч эхэлдэг. Юмыг заавал experience хийх шаардлагагүйгээр хараад сураад эхэлж байгаа байхгүй. Тэгээд тэр механизм чинь өөрөө empathy байхгүй юу? Нөгөө нэг тавцаад улс оронд empathy байх эсвэл байхгүй гэдэг үнцээр орж ирэх гэдэг шүү дээ. Тийм. Тэгэхээр тиймэрхүү юмнууд болохоор улс орон дээр тийм механизм байх шаардлагагүй юмнууд болоод эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр яг ингээд бодоод үзэнгүүт бидний тэр нөгөө нэг юмнууд чинь болохоор empathy байна уу юу байна те энэ бүх юмнуудыг бид нар ингээд нөгөө нэг суурь ингээ бодоод үзэхээр ерөнхийдөө нөгөө тархичин л яг л энерги хэмнэхийн тулд явж байгаа юмнууд байдаг. Empathy гэдэг үг улс орон дээр ашиглах нь буруу юм байна л да. Зүгээр ерөнхийдөө бол гэхдээ жишг бас гэж бас байгаа шүү дээ. Эднийх ингэж явсан тулдаа ингэж хөгжиж чинь эднийх ингэсэн учраас одоо улсаараа ингээд давхурч дээ. Тэгэхээр одоо жишээлбэл дипломатууд гингүүт чинь дипломатууд харин улс яг ямар байх ёстой юм гэдэг тэр юу байхгүй юу? Тэгэхээр авч явж байгаа хүмүүс. Тэр хүний харилцаа биш. Улсын хоорондын харилцааг тэр хүн шийдэх гэдэг шүү дээ. Тэгэхээр дипломатууд болохоор яг улсууд ямар байх ёстой юм гэдгийг одоо харуулж байгаа хүмүүс байхгүй. Тэгэхээр улс хоорондоо ингэж байх ёстой, emotion байхгүй байх ёстой, юм байх ёстой. Ялжлах юм бол болно. Ялагдах бол буруу. Тэгээ миний нөө түрүүний айц болохоор одоо том тех компаниуд гаднаа жишээлх юм бол AI амар болгоомж дараа гिचэнгүүт дотроо ороод халиа хөгжүүлээрэ гэдэг шиг одоо бидэнтэй ойрхон байгаа сонирхол бүхий орнууд тий жишээлбэл AI амар гэдэг пропагандаг Монгол ТV-л яах вэ гэдэг зүгээр. Тэгвэл өөртөө бүр амар айцыг уучлаад нэг ярьчул. Тийм юм ороод ирэнгүүт бид нар харин тийстэй амар гэдэгтэй цаашаа хараад хийх ёстой л байхгүй. Уран стамер гэж ярих нь зөв. Яагаад гэвэл тэрнийг хүмүүс хүсээд байна шүү дээ, тий. Тэгж яриад Орс яг тэгж байгаа шүү. Тэгж ярих нь зөв. Тэгээд яриад ах хэрэгтэй. Стамер гэхдээ цаашаа хараад өөр юм хийж бас болох байхгүй. Орс яг өөртөө амар болоо юуны цүмийн реакторуудтай. Тэгснэ Монгол руу хийж байгаа пропагандаар болохоор цөмчин чагсаал. Тэгэхээр ерөнхийдөө болохоор тэнд ялах нь л чухал болохоос биш. Тэрэнд зөв буруу гэж юм ерөөсөй байхгүй. Тэгэхээр бид нар болохоор ерөөсөө л нөгөө нэг хүн дээр авчиж нэг нөгөө наахаар буруу бодчиход байдаг. Тэгэхээр энэ аулс гэдэг чинь арай өөр юм. Бид нар ялах нь л чухал. Тэрнээс бусдын бол тийм ч чухал биш. Гэхдээ ялахын тулд яах ёстой юм гэдэг л асуудал байхгүй. Тэгэхээр тэгж ярих ёстой юм байна. Гэхдээ бас азартчвал яах вэ те? Азартахгүй тулд яах вэ? Энтэр гэдэг юмнуудаа л бодох ёстой болохоос тэрний зөв буруу юу сонирм биш. Батлах одоо сүүлийн 10 минут болж байна л да. Та ер нь Монголд нэг мөр амьдрах гэдэг бодол байгаа юу? Яг одоохондоо бол нэг бодсон юм болов. Би болохоор илүү Америкт яаж Монголын компаниг авчих вэ? Яаж тэнд илүү боломжтой байх вэ? Энтэр гэдэг юмнуудыг илүү бодож байгаа тийм. Тэр нь танд Монголд ондоогоос өөр хөнгө орсон компани байгаа. Яг ер нь зөндөө байсан. Тийм ер нь бол Монголоос би бол ерөөсөд нэг ч төгрөг олж үзээгүй. Яг ер нь зүгээр тийм ингээд очлоо гэж байна. Яг дандаа л яг за энд нэг юм болгочих юмсан гэж зүгээр хөрөнгө оруулж ирсэн л болохоос ш. Ерөөсөө эндээс ашигтай ажилласан ч гэх юм уу. Тэгээ ямар ч хэлсэн одоохондоо ерөөсө тэрэнд хүрсэн юу бол байхгүй. Нөө 10 тий. Тэгтээ яг ямар ч байсан
инвест хийх хэвээр ингэнгуут энэ бол өрөөгөө зөвхөн ойлгомжтой урт хугацаанд энэ тоглолт ялах нь ойлгомжтой явж байгаа зам нь ойлгомжтой болохоор төгсгөл нь амар ойлгомжтой байхгүй. Тэгээ төгсгөл нь ойлгомжтой болохоор одоо бол ямар ч гэсэн энэ дээр хөрөнгө оруулах хэрэгтэй л гэж байна. Монголд сүүлийн 10 жил яг IT гэдэг яриа маш их хэрэгцээ байхгүй. Тэгээ сүүлийн 10 жилд ярианд гараад сүүлийн 5 жил дотор IT-ийн компаниуд өсөлт амар явсан. Одоо байхгүй. Тэгээд та энэ дээр юу гэж бодож байна? Монголд бол нэг иймэрхүү байсан. Тэгээд яг тэр нөгөө таны Google-бээс авахсаа тэр нь л бараг л дүндэд л байгаа юм. Яг уу бид нөгөө нэг яг уу өсөлт байхгүй гэдэг нь одоо нэг юм өөрчлөгдсөн байна шүү дээ. Хэрвээ яг нэг аргаар хийгээл тэгээ тэр болохгүй байвал дахиад хийгээд байх нь буруу байхгүй юу? Ер нь бол энэ failed-члээ гэх юм бол яг адилхан аргаар дахиад хийх бол амар утгагүй нэг өөрчлөх хэрэгтэй тий. Гэтэл яг бидний явж исэн зам гинт таарсан тий. Гинт таарад явж исэн. Гэхдээ энэ хүрэл зогсгол хэмжээний өөрчлөлт байсан. Зах зээл нь тийм байсан. Тий. Зах зээл нь байна уу, юу байна? Ямар ч хэл байсан. Тэр өөрчлөлтөөр энэ хүрэл зогсох байсан юм байна. Тэгвэл одоо яах вэ гэхээр одоо дахиад өөр юм бодох хэрэгтэй байхгүй. Дахиад өөрчлөлт хийх хэрэгтэй. Тэгэд өөрчлөлт хийн гэдэг чинь өөрөө амар painful процесс байхгүй. Тэгэхээр pain-ийг мэдрээл тэгэл за энэ дээр юу өөрчлөгдөх үү гэдгийг бодох хэрэгтэй. Тэгээд яг зүгээр pain гэдэг гот бид нар ингээд нэг юм зовоод байна, ядраад байна, эсвэл баярлаад байна, гоё байна, жаргаад байна гэд ингээд ийм нөгөө нэг ингээд бодлоод байгаа шүү дээ. Одоо ер нь жаргаад байгаа мó зовоод байгаа мó тий. Жаргал тэгэнгүүт тэгээд бодохоор жаргал зовлон гэдэг чинь яг юу илээ болох гээд байгаа жаргана гэдэг байгаа мó эсвэл болох гээд байгаа чинь зовоод байгаа мó тий. Тэгэхээр жаргал зовлон хоёрыг ингээд яг юу юм бэ гэдгийг ингээд бодоод үзэх хэрэгтэй шүү дээ. Жаргал гэж нэг юм байх юм байна, зовлон гэж нэг юм байх юм байна гэд бодохоор үгүй юм бэлээ. Энэ чинь яг нэг юм заяа. Нэг юм. Яг адилхан зүйл. Одоо жишээлхэд онгоцноос нэг хүн унаад өвччих юм бол амар зовсон л байж таарна шүү дээ. Гэтэл нөхөр шүхүртэй ингээ үсрээд байна шүү дээ. Тэгэл бүр баярлаад байна шүү дээ. Тэг юу нь ялгаатай вэ? Юу нь ялгаатай вэ? Тэр хооронд яг нөгөөх нь бас ягаад баярлалаагүй тий. Тэгэхээр чин яг адилхан зүйл дээр нэг нь жаргаад нэг нь завдсан байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ хоёрын хоорондын ялгаа нь юу байсан бэ гэхээр ерөөсөө контрол хийж болж гин үү болохгүй нь үү? Ойлголоо. Эцсийн нэг ийм асуулт байгаа. Монголд байсан одоо технологийн компаниудын хөгжлөгээ төрний техникийн асуултыг жоохон үргэлжлүүлээд асууж гэж үзсэн. Монголд байсан компаниудынхаа капиталаар л тоглоод ингээ болцсон юм шүү. Одоо чинь уусаач тэгсэн бах энэ бол question ерөөсөө биш те. Одоо MCS нүд юм уу, Тамбогт нүд юм уу, одоо юу гэдэг те. Апп нүд юм уу, шунхлаа нүд юм ингээ бүгднийхэн байсан капиталуудаар тоглол. Яг тэр капиталууд нь одоо дурсангууд нөө plateau гэдэг шиг юм тогтчихж байгаа. Тэнгүүт одоо гадаад хөрөнгө оруулалт гэдэг юм байна шүү те. Гадаад хөрөнгө оруулалт хэр ойрхон байна тэний хувьд? Нэг. Тэгээд ер нь ойрхон байгаа бол одоо болтол те мейжер гадаад хөрөнгө оруулалт технологийн салбарт айхтар орж ирэх юм за магадгүй андын Марбены байгаа ах өөр байхгүй. Тэгэхээр тэр юмны одоо гацаан яг юм дээр байна гэдэг. Тэр гацаан зах зээл ерөөсөл зах зээл байхгүй. Тэгээд бүх юмны эцэст нь явсаар гал зах зээл байгаа мó л гэдэг асуудал. Тэгэхээр дахиад том зах зээл рүү тоглож чадахгүй байна. Тийм том зах зээл рүү тоглож чадахгүй байна. Тэгээд за яг тэр томдоод ээж болно. Тэгэх юм бол бид нар яг аль зах зээлийг сонгох юм бэ л гэдэг. Ерөөсөө л зах зээл. Тэгээ бусд юм бол шийдэгдэн. Тэр бол асуудалгүй. Тэгэхээр ерөнхийдөө зах зээл сонгож авсан зах зээл нь жижигхэн байсан, буруу байсан, тэр тэнд хүрч чадахгүй байсан. Тэр юм унаад байгаа юм шүү тий. Ер нь бол. Тэрнээс ч одоо инженерүүд тий сайн баг бүрдүүлэлт мөрдүүлэлт. Тэгээ бусдын нь бол ерөнхийдөө менежерүүд тэр эцсийн юм зөв тавьчих юм бол донтлын юмнууд бол ямар ч шийд. Ийм skill difference ер нь хэр байна вэ? Одоо та жишээ нэг л Монголд одоо яг инженерүүд хамт ингээд ажиллаж байгаа. Тэнгүү тэнцээ ингээд Google-ийнхантаас ажиллаж байгаа. Яг ингээд үзэх юм. Ер нь бол л шүү дээ. Саяны тэр нэг амар jump болсон гэдэг шүү дээ. Тэр ер нь бол л шүү дээ. Бас нэг амар том шалтгаан гадагшаа инженерүүд явснаас болоод амар jump болсон.
Тэрнийг болохоор бид эсрэгээрээ бодоод байгаа байхгүй. Гадагшаа яваад энэ чинь стандарт нэг бүгдийг Монголдо байлгаад юм. Нөө. Яг тэгвэл тэд нар тэнд байгаа учраас Монгол компаниуд jump болсон. Энэ хоёрын хооронд ингээд knowledge sharing болж байгаа учраас. Тэгэхээр тий. Тэгээд тэр бол team jump-д нөлөөсөн. Гэхдээ явсараа зах зээл дээр очиж гацсан л баг гэж би бол тэгж бодсон. Nice. AI руу буцаж ороод тэгээд таны хаалт AI-тай холбоотой одоо үзэгчдэд өгөх хүсэлж юм байсан чинь. Яг энэ нэг алтан боломж. Тэгээд алтан боломжн дээр яарахгүй болохгүй. Тэгэл бүгдээр л янз бүрээр чөлөөтэй бодох хэрэгтэй одоо энэ нөгөө идлог мэдлэг хайж байгаа л бодохгүй бол баригдаад байж болохгүй шүү дээ. Зэрлэг үзэх хэрэгтэй. Тийм. Богоо нэгэд хөдөлж гин те. Арай хордоо аваагүй байна. Гэтэ хөдөлсөн байна. Хурдан авчих. Хамт байцгаая. Дараа нь дөрөв зөхөж болно шүү дээ. Тэгээ одоохондоо бол тийм байхгүй дээр үзэх хэрэгтэй л байна. Nice. За тэгээд эхний нэргүү подкастын маань эхний дугаар өндөрлөж байна. Тэгээд та бүхэн маань дараагийнхаа подкасттай хамт байгаарай гэж хүсье. Тэгээд тодорхой хэмжээс мэдлэг авсан бол бүгдээр нь баярлалаа. Тэгээд цагаа бас зарцуулсан та бүгдээр нь баярлалаа гэж хүсье. Маш олон гоё зочдуудыг ирээдүйд дахиад оруулах болно. Тэгээд subscribe хийгээд бичлэг намын болон таалагдсан бол share хийгээрэй. Тэгээд тэр нэг bell гэдэг чинь тэр хонхыг зөгчөөрэй. Good night. Goodbye. Bye bye. За баярлалаа. Амжилт.